Welcome in, welcome in. Би хоньны мах иддэг. Гэхдээ би хонь агдаггүй. Би бас уух дуртай. Гэхдээ би өнөөгөө хөхдөггүй. Зүгээр дэлгүүрээс үгээ худалдаж аваад цай чанж удаг. Манай хотыг Парис гэдэггүй. Манай мөнгийг доллар гэдэггүй. Гэхдээ бид Улаанбаатар хоттой нийслэж авч чадах бүх зүйлээ төгрөгөөр худалдаж авдаг. Би англиар сайн ярьж чаддаггүй ч гэсэн яахуугаар мэйл шалгаж латин үсгээр найз нартаа торхгүй мессеж бичиж чадна. Өндөргийн зан мазар мандхас заатны тухай би номноос л үзсэн. Гэхдээ би тэднийг эгэл жирийн монгол хүмүүс байсан гэдэгт итгэдэг. Төрийн нүс үлдэршөө гэж хөх тэнгэртэй залбирдаг ижийтэй хүн би. Ээж маань надаар бас гэр бүлэрээ бахархдаг. Харин манайхан Чингис хаанаар тэрний байгуулсан их гүрнээрээ бахархдаг. Их орноо Азийн бар байтугай Азийн аслан болон гэдэгт итгэдэг. Болон дахин нутагтай бүхэн хавтгайн бэлчээртэй цас бороо үздэг дөрвөн үлрэлийн эзэн малчин Монголын удам бий. Цусаараа хамгаалж 100-100-ыг хэлсэн газар шороондоо хайртай хөх толгой Монгол төвний нэг. Бидний энд байсныг хүмүүс мэддэг. Би Монголын удам. Бидний энд байгаа хүмүүс мэддэг. Би Монголын иргэн. Бидний энд байгааг хүмүүс мэдэрдэг. Би Монгол хүн. Намайг амраа гэдэг. Тэгэхээр би хамгийн ихдээ нэрийг асуу гэж бодож байна. Азийн хүлэг улс. Манай ерөнхийлөгч хэлэхдээ бол Азийн бар улс гэж хэлдэг. Ер нь Азиудын хөгжилтэй орнуудын жишээж бараар тий. Тэгээ би бол хүлэг гэл өнгөд анх сэт бодчихвол бид нар ч их мориороо алдартай улс шүү дээ. Морины тухай баг хамгийн их дуутай бид нар. Шилийн сайн эрс. За тэгэл Чингис хааны байлдан дагуулт бүгд морьтой холбоотой. Энэ хятадын цагаан ирэн бол манай морины эсрэг барьсан хашаа гэж би одоо ойлгодог байхгүй юу? Моргүй хүн бол давна тэрийг. Тэг моргүй Монгол цаана буугаад яах юм? Нөгөө шавлын мавлын те гарантан дулаанууд нь бол морьтой байсан учраас дэлхийг эзэлсэн байгаа байхгүй юу? Тэгээ яагаад хүлэг гэдэг үгийг сонгосон юм бэ? Хүлэг гэдэг нэр бол одоо зөвхөн бас морины нэр биш. Хүлэг гэдэг бол нууц тавчнаас ингээд хайх юм бол хүлэг гэдэг үг одоо Чингис хааны жишээлбэл төрлөх хүлэг гэж хэлдэг гэсэн. Оюун санаа цээж эрдэм төрлөх хүлэг болоо гэж ингээд Чингис хааныг үддэг гэсэн. Тэр хүлэг гэдэг бол оюун санаа байжээ. Азийн хүлэг болос тэрэг үн гэдэг. Хямрал тохиолдоход хоёр мэрэгжлийн хүмүүс их тийм хэрэгтэй болдог л доо, шаардлагатай болдог л доо. За нэг нь бол мэдээж одоо шашин тийм ээ одоо лам, ламаас одоо зовлонгоо очсох. Нөгөөх нь болохоор философч. Тийм философчоос очиж нийгэм улс орны хөгжил бүх асуудлыг одоо асуудаг. Тэгэхээр яг ийм одоо хямралыг бол философч бол маш их ажилтаа болдог. Тийм. Бүгдээрээ аз жаргалтай, бүгдээрээ сайхан бүх юм асуудалг бол философч хүн хэрэг байхгүй л дээ. Тийм. Тэгэхээр бид нар яг гурван л одоо том асуудал байгаа шүү дээ. Бид нар чинь гол нь хувь хүн тийм ээ. За хоёрт нь нийгэм тийм. Тэгээ гуравт нь болохоор төр улс гэсэн юм гурван том асуудал шүү дээ. Амьдрал гэдэг үнэндээ би хинбэ гэсэн асуултын хариулт. Сайтар бодвол улс орны хөгжлийн асуудалч бид хинбэ гэсэн асуултыг тойрсон зангилаа юм. Чарльз голын эрэгт нойрож хэлсэн олон шөнөдөж улс орны сэргэн мандал уруудан дөрөтлөлийн нууцын илэрхийлэл байлаа. Эрлийн өдөрт энэ бүхний тайлал нь нүдэн дүлгцэгдэх хөгжлийн торлог буюу цогт эрдэнэ гэдгийг ойлгосон юм. Дэлхий биднийг хэрхэн харж бид өөрсдийгөө хэрхэн тодорхойлдог юм. Монголчуудад хэн байсан, хэн байгаа, хэн болох вэ? Энгийн ч гэсэн эдрэгт эдгээр асуултанд хариулт олохын тулд энэхүү судалгааны ажилд өнгөрсөн 3 жилийг зориуллаа. Ямар ч одоо нийгмийн хөгжлийн үе давхар үзэл санааны ертөнцид монголчууд орж болно. Гэхдээ өөрийн тэр үндсэн би хинбэ гэдэг ойлголтон дээр суурилсан ойлголтоор бий болох хэрэгтэй. Дэлхий одоо ингээд нутгаасаа гараад очихоор Чингис хааныг мэдхүү. Мэднэ. Чингис хаан бол одоо манай нэг аймгийнхаа. Би юу тийм яриаш. За хоёр дахь нь чи морь ундгүү. Монгол бол хоёр том гүрний дунд ялгаран үлдсэн нууцлаг түүх, морьтон баатар эрс. Маш хурдтай давхиж байгаа олон тооны хүлэг морьд. Би Монгол гэхээр нэг тийм хурдны мэдрэмж авдаг юм. Ном ногоон өргөн уудам тал нутаг, эрмэгийн царайтай капуй залуус. За энэчнээс өөр юу гэж харддаг вэ гэхээр бидний өнгөрсөн цагийг бол мэдээд байна. Ерөнхийн бидний дүр төрхөл Морьтон баатар. Эхлээд
чи түрүүн зөв хэллээ шүү дээ. Бид нар бидэнд монголчууд бидэнд өнгөрсөн би одоо би ирээд гэж тийм өнгөрсөн байгаа нь бол тодорхой байна. Өнгөрсөн тухай хүн болго ярьж байна. Одоогийнхын тухай бол хүмүүс тун цөөхөн сонирхож байна. Ирээдүйн тухай бол хэн ч ярихгүй байна. Дэлхийн ертөнц өдрөөс өдөрт даяаршиж байна. Тиймээс ялгарлаа алдаж хөрвөх чадвараа гээсэн үндэстэн мөхөх эрсдэлтэй байдаг. Аль нэг улсын хөгжлийн загвар заавал нөгөөдөө тохирох албагүй. Үүнийг ард түмнийхээ гоо зүйн огтлцлоос хайдаг юм. Яхон бол яг бүх тэр identity буюу ижил өөрийгөө ойлгох ухамсар нь бол яг Япон хэв шинжилгээр суурилсан өрөндийн загварыг ашиглах. Ийм хөгжил байсан шүү дээ. Тий, хосол. Тэгэхээр тэрийг яг яаж нааж чадчихсан бэ гэдэг юм. 90 жил бол бусдаар болохгүй маа гэдгийг харлаа шүү дээ. Бусдаар яваад тий, бусдаар яваад болохгүй. Хуулах гэж болохгүй. Тий, хуулах гэж. Одоо бол яаж Монгол хөрстэй өөрийн онцлогтой ойлголт бий болох вэ гэдэг. Яг гоо сүүлийн үед бол хүмүүс өөрийгөө хайх том эрэлт мордсолт монголчууд. Өөрийгөө хайж. Өөрийгөө хайхад мэдээж хамгийн түрүүнд гар барих юм бол түүх. Нүүр тулж Би бодоо тарж загас барьж чаддаггүй. Бид бас нөхөр болох хүнээ оба биш ээ. Ахаа гэж дууддаггүй. Би газрын шилгээдгүй. Галтуулан дэлбэрдэггүй. Цунами болдгүй. Цул газар амьдэрдэг хүн. Аль нэгэн улсыг дуурайгаад хөгжсөн улс гэж огт байдгүй юм. Дотоодосоо өөрсдийнхөө давтагдчихгүй мөн чанар дундаас давтагдчихгүй ялгарл дундаас л хөгжлийнхөө бодлогыг гаргаж ирдэг. Нийгэм ч өөрөө хүмүүсээс бүтдэг учраас нийгэм өөрөө нийтдээ ерөнхийдөө бас зүг чиггүй болцсон. Одоо юуг одоо зөв гэх юм, юуг буруу гэх юм, юуг бид нар сайн гэж үнэлэх юм, юуг бид нар муу гэж чигших юм. Сэтгэлийн боловсрол хүртэл бидэрт явагдахгүй шүү дээ. Сэтгэлийн хөдөлгөөнөө бид нар илэрхийлж чадахгүй шүү дээ. Юунд баярлахаа мэдэхгүй. Гашуудаж имэгнэж чадахгүй. Бид нар зүгээр сайхан сүлжийн мөчийг нь үдээд сайхан ёслолж хийж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл монголчууд дотоод ертөнцөөрөө нэгдэх хэрэгтэй. Хамгийн наазах нь жалаг судгийн үзлээ болох хэрэгтэй. Бидэнд хөгжлийн нэг л тийш харсан ижилсэл байх хэрэгтэй. За ингэж чадсан улс бол одоо өргөжлөн хөгждөг. Ингэж чадаагүй нь бол уруудан доройтдог. Энийг бол ингээд дэлхий дээр байгаа 130 гаруй орны судалгаа байдаг. Хоол өөрсдийнхөө мөн чанарыг олох ёстой. Магадгүй ч бол Монголын мөн чанар бол бидний нүүдэлчин соёл хэрэгжил. Энэ дунд чинь одоо бидний үндэсний ялгарл, энэ дунд чинь бидний нөгөө нэг одоо адгалал тоон түших ялгарл, бусдаас ялгарч байгаа тэр давтагчгүй мөн чанарын гол тэр ялгарл дээрээ бид нэр суурилсан, өөрсдийгөө таньж мэдсэн тэр суурилсан юм дээр бид нэр өөрсдийнхөө хууль, хөгжлийн бодлогыг тогтоох. Тэр үндэсний ялгарл одоо ингээд бид нар ч цаг барьдаг гэдэг. Энэ бол ингээд нөгөө бидэнд гэл өгөгдсөн нүүдэлчин тий. Үдээс өмнө үдээс хойш гэдэг хоёрхан цагтаа шүү дээ. Цагтаа байгаа тий. Европод анх одоо жишээлбэл хувийн өмч гэдэг зүйл газар өмчлөлөөр үүссэн бол Монголд мал өмчлөлөөр үүсэж байгаа. Тэ одоо суурин газрын баатрууд байлдахдаа одоо их бууга тоолоод цэргээ тоолоод өөдөөдөөс ингээд тулж очиж байлцдаг багш тэр чинь тий. Тэгэхээр Чингис хаан олноос олон гарц цөөнөөс цөөн гарц үүснэ гэж. Философи нь их өөр. Одоо Японы нэг залууд гэж байна шүү дээ. Би бол өөрөө эмч хөө. Танаа айрагнд байдаг тэр кальц Монгол хүний шилбэний ясны бүттэд өөрчлөлт оруулдаг гэдгийг бид нэр тогтоосон. Тийм учраас Монгол хүний хөлийн гიშгдэл Азиудаас харьцуулахад өөр байдаг. Тийм. Явдал нь шал өөр. Тэгээ олон гадаадын дундаас ингээд нэг монгол хүн явж байгаа их содаа гэдэг ч тийм. Хаан ч утсан хэл маш их хурдан сурдаг. За өөрөө ч гэсэн одоо ямар ч акцент байхгүй ярьж илээ шүү дээ. Тэр кинонд ирвэл My nephew, uncle. I'm honored that my older brother has sent you. We will give a sheep and drink arak. Come. Чингис хааны хийсэн хамгийн том гавьяа бол энэ шүү дээ. Монгол гэдэг айдентитийг дэлхийд бий болгож чадсан. Тэгэхээр бид нэр бол түүхээс энэ утгаал олж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнөөдөр бүх монгол хүн хүчтэй байхыг, хөгжилтэй байхыг хүсэж байгаа. Тэгвэл хөгжлийн онц бол өнгөрсөн бидний нөөцөнд байгаа. Бусдаас хуулах шаардлагагүй бидэнд туулаад өнгөрсөн даваа байж байгаа.
тэр даваагаараа дахид зөв давахыг л одоо хөгжлөж харж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ч хэлбэл бас нэг тийм хот улс болох гэж ч юм уу. Эсвэл бид нар зөвхөн Америкийг дуурайх гээд, эсвэл Европыг дуурайх гээд болохгүй гэсэн. Монголын эзэнт гүрний амжилтын нууц бол хурд байсан гэж би боддог. Хүлэг мориороо хурдны бэлэгдэл, улс орны хувьд хурд гэдэг бол өрсөлдөх чадвар юм. Хурд байгаа бас. За хүлэг гэдэг бол бас одоо шидэт морь, хурдан морь те хөгөө намжлын гуурс түлэг гэдэргээ ярьдаг шүү дээ. 13 дугаар зууны Монгол бол интернетийг эзэмшдэг байсан. Яг зөв тий. Технологиг эзэмшдэг байсан. Тэгэд өнөөдөр бид нарт хурд байна уу? Ирээдүйд бид нар яах юм бэ? Хөрвөх чадвар бол өнгөрсөн, одоо, ирээдүйн холбоос байдаг. Чиний судалгааны ажилд ирээдүйн тайллыг өнгөрснөөсөө хайж, өнөөдөртөө харьцуулах санаа дэвшүүлсэнд би олзуурхаж байна. Цогт эрдэнэ гэдгийн хувьд бол ийм байгаа юм л да. Цогт эрдэнэ гэдэг бол мэргийн аргад хураагдаж байгаа. Цогт эрдэнэ гэдэг бол Шамбал гэдэг улсыг бол одоо Бурхан багш үед нэг хаан Бурхан багшд гүлжилж л дээ. За би ингээд одоо хүн ардаараа бүр малтай хуйтайгаа газар нутгатаа хорхоо шавжтайгаа хүртэл шүтээд одоо нэг дээд төрөл болох нэг юм ном зааж өгч гэдэг. Ингээд сандын жүдүүдийн номыг зааж өгсөн байхгүй юу? За энэ хүмүүс бол тийм сандын жүдүүдийн номыг уншсаар хагаад дээд тэнгэр дэвшээд нэг тийм орон зай эзлээд тэнд Шамбал гэдэг ус байгуулж. Өнөөдөр бол Шамбал гэдэг хүмүүст бол айгүй гой сонсогддог шүү дээ. Энэ тэгэхээр юу болж байна вэ гэхээр нэг тийм нийт олноороо хүлээн зөвшөөрсөн гэдэг чинь одоо хамгийн мэрэг арга шүү дээ. Энэ мэрэг аргыг зохиож сая тэр хаан тус энэ улс үндэстэн бүрлдэнд очиж байгаа байхгүй. Тэр бол өөрсдийнх нь амьдрах онцлог, өөрсдийнх нь түүх, өөрсдийнх нь хил, соёл, шашин бүх юм бүгдийг нь багтаасан. Тэгээд одоо өнгөрсөн үеэс улбаалсан. Одоогоо гагнаад ирээдүйтэйгээ холбосон. А үүнийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр хөгжлийн одоо торлог гэж нэрлэдэг. За тэр нь бол яг нүдний торлогтой адилхан тийм нандин хэлхээ өнгөрсөн одоо ирээдүй гэсэн юм 3 цагийг нэвт сүлбсэн тийм одоо хөгжлийн торлог байдаг гэж. За үүн дээр тулгуурлаад хөгжил гэдэг байшинг барьдаг. Тэгэхээр энэ маань ингээд одоо юу гэдэг өнөөдрийн байгаа төрийн бодлого, өнөөдрийн байгаа бидний хөгжлийн бодлого өнгөрсөн цагтаагаа уялдахгүй ингээд салцгаар ямар ч их хөрөнгө оруулалтыг хийсэн гэсэн тэр хөгжихгүй салбар. Одоо Монголын эзэнт гүрний нууц юу бол ихэнх эрдэнэс судлаад нэг зүйлийг хэлж байгаа. Чингис хаанд тухайн үеийн хамгийн хурдан мэдээллийн хэрэгслээс Морь өртөө. Хоёрдугаарт Чингис хаанд тухайн үеийн хамгийн том инженерийн технологи байсан. Чингис хаан үнэхээр тийм одоо манайхан ярьдаг үстэй шинжлэх ухааны суурьсыг хөгжүүлж. Чингис хаан бол бүх юмыг сэцтийн буюу мэрэгдийн чуулганаар л хэлсэн. Төрийн засгад мэрэгд хэрэгтэй гэдэг тийм философитой байсан. Тэгэхээр шинжлэх ухаанч оюунлаг байсан ингээд харагдаж. А тэгвэл өнгөрсөнд байгаа тэр үнэт зүйл өнөөдөр байна уу? Тэр чинь ингээд нэвт сүлбэн гэхэлэр тэгж харагдана гэсэн үг шүү дээ. А тэгэхээр өнөөдөр шугамыг л алдахгүй явах нь. А тэр нэгтэй байгаа. Ягаад гэвэл одоо оюуны чадхаар айкугаар Монгол дэлхийд 8-д ирэмлэгдэж байгаа шүү дээ. Сая одоо Хятадд очиод манай нэг залуу бас л их том амжилт үзүүллээ. А гэтэл ихтэй сургуулийн өрсөлдөх чадвар гэхэлэр 2500-аас хойш байна бүгд. Ирээдүйд бидний тэргүүлэх салбар бол боловсролын салбар байна гэдэг одоо юм гаргалгаа гарчирж байгаа юм л. А гэтэл энэ байхгүй. Хүн одоо амьдрал дээр ч гэсэн ингээд өөрийгөө л олохгүй бол хүн амьдрал дээр явдаггүй шүү дээ. Өөрийгөө олж чадаагүй үндэстэн өрөөлтөө өрсөлдөх боломжтой. Яг хүний хувьд ч гэсэн би өөрийгөө танихгүй бол мэрэгжлээ сонгож чадахгүй. Чингис хаан бол одоо хувлаа шиг урд ч юм уу эсвэл Унгарт ч юм уу Монголын бүх баадууд л Унгарын тал нутгийг эзлэхийг хүсдэг байсан. Бүгдээрээ л тийшээ явбал байхгүй болдог байсан. Аттилаас өксүүлээл тий. Тэр мөн чанараа таньж мэдж хаана байхаа мэдэх ёстой гэж хэлэх гээд байна үү тийм ээ. Монгол нэг удаа нийслэлээ солих гэдэл бүтлгүүцсэн шүү дээ. Үндсэндээ одоо жишээлбэл тэр бол одоо суурин соёл иргэншлийг илүү эрхэмлсэн байхгүй. Тийм. А тэгээ ордны амьдрал дасч эхэлсэн. А ингээд Монгол хүний нөгөө нэг юм тэмцэх чадвар, өрсөлдөх чадвар гэдэг зүйл ингээд байхгүй болсон. За энэ бол бас ингээл гэтээ энийг бол би хэлээд байгаа юм шиг л судлаач тэгж л үздэг юм байл. Би юу яах вэ? Яг эндээс нөгөө юу руу орох гэдэг байхгүй. Би ингээд сүүлчийн нүүдэлчин гэдгийг гэд тэр сүүлчийн нүүдэлчин уншуулгаа яахгүй. Би Марко Поло тоглохдоо би энд хамгийн сүүлчийн нүүдэлч уурсаас ирсэн жүжигчин учраас тэгээ би морь унах байлдах харуулхтаар би каскадер хэрэглэхгүйгээд тэгээ тэр сүүлчийн нүүдэлийг олж авсан байхгүй. Нүүдэлчин гэдэг юм чинь.
Нүцгэн хөлөөрөө шүүдэр өшгчин шилбүр унаж. Нүүдэлж ижгэрсэн Монгол гэрийн хойморд морь буусан шагай тоглож өссөн би сүлжийн нүүдэлж. Өрлөг түүхийн өртөөнд улаана хийж өвгдийнхөө сургаалыг өв соёл түүхэн норин дэлэн дээрээ Монгол дээлэн дотроо өвөртөлж ирсэн би сүлжийн нүүдэлж. Зээлэн цанхаал гунагтай самыг нь булаалтан ууж бяр суусан. Зээргэнтийн шилийн шуранхайд сэтгэл имтэрч эмээл тэрэм өссөн. Нор хөрөөхөд баярладаг Монгол газар шорогоон дийлэж, унах тэнцэд түшээл босгодог уул ус хангайхан шүтсэн би сүлжийн нүүдэлжээ. Газар бөмбөрдөн давхах мордийнхоо төвөргөнөөс галзуу догшин эзнийхэн алдрыг сонсож өссөн юм. Гал бутартал цаглах хүлгийнхээ дөрвөн тойроогаар гадаад далайг цалгуулan түүхэн бид бичсэн юм. Сүлдэнд минь эрдэн хүлэг, сүр жавхланд минь эрен хэмэр би. Дахин дор хүлэг гэж итгэдэг би морьтой Монгол, дахин дор эр гэж өсдөг Монгол эрхөө. Тэгэхээр дэлхий бидний гаднаас Азийн их хүлэг улс гэж хардаг. Харин бид нэр дотроо яг өөрсдийг хэн гэж тодорхойлж байна. Ирээдүйн 25 жил бид нар хаашаа явах юм бэ? Яг зөв. Энэ дээр бид нар ингэж нэгт хэрэгтэй шүү дээ. Жансанаар угаан хэлснээр бол одоо ойр хүслэн. Тийм ээ. Цогт эрдэнэ гэж энэ дээр бас хэлж байгаа. Цогт эрдэнэ гэдгийг бол яагаад зур гаргаж ирсэн бэ гэхээр энэ бол яг хоо одоо national identity гэж яриад. Цогт эрдэнэ чинь миний сүүлчийн Монгол юм ба шүү дээ. Сүнсгүй бол хөгжлөхгүй шүү. Сүнс байх хэрэгтэй. Сүнс гэдэг нь бол дээд тэнгэр биш шүү дээ. Дотоод өөрийгөө үнэлэх үнэлэмж. Тэр чинь түүхэнд байж шүү дээ. Бидэнд өгж байгаа хүч байна. Тэр нь ямар ч хүмүүс өнгөрсөнсөө хүч авдаг гэсэн. Тэ. Шинээр төрөөгөл бол зүхэд яах вэ? Жишээ авч чадахгүй бол. За Америк бол ингээд Америк мөрөөдөл чи гаражд тийм ээ. Одоо компани байгуулад Bill Gates болж болно. Энэ бол хуулийн цэглэлаараа боломжтой гэдэг л ийм л ойлголцтой. За Хятад одоо Хятад мөрөөдөлгээ гаргаад ирсэн. Хүн амынхаа одоо жишээлбэл 70-аас дээшгүй 70-аас доошгүй хувийг дундаж давхархад оруулсан ядуу хүн байхгүй Хятад улс бүрднэ. Одоо Хятадын бүх залуучуудтай ингээ уулзахаар бид Америкийг гүйцэнэ. Ерөөсөө нэг ийм рүү ингээ бүгд зорж байгаа байхгүй. Тийм. Бүгд зорж байгаа. Тэгэхэд өнөөдөр бидний хувьд ингээ зүгээр энгийн залуучуудаас асуухад чи ирээдүйн 25 жил их орноо юу гэж харж байна? Яг нэгдмэл тийм хариулт ерөөсөө бидэрт байхгүй болчихдог. Тий. Тэгэхээр бид нар бас яг хэлж байгаа зөв байна л. Биднэрт яг биднэрт нийлсэн 3 сая хүний нэгдмэл зориг байхгүй шүү дээ. За 3 сая хүний царайг давхарлжвал ер нь бол Монгол яг ямар одоо гадаад төрхтэй вэ гэдэг бол ингээд гарна шүү дээ дундаж араа тий. А 3 сая хүний оюун санаа тэр дотоод итгэл үнэмшил мөрөөдлийг давхцуулвал тэр бол Монгол хүчлийн загвар. Бидний хөгжих гарцыг одоо зам гэсэн үг үү? Тийм, ерөнхийдөө тэр ингээд харагдана гэсэн үг, олдно гэсэн. Тэргүүлэх чиглэлүүд тодорхой болно. Юу хийх үү гэдэг тодорхой болно. Юу хийхгүй байх вэ? Бид хин биш юм бэ гэдэг тодорхой. Яг монголчуудын 3 сая хүний зориг, оюун санаа, мөн чанарын ингээд давхцал гэдэг гэж штэ тий. Тэр давхцлыг яаж хийдэг юм бэ? Одоо жишээлбэл одоо ингээд яхад бол Чингис хаан нэг давхцуулсан юм шиг байна. 21 онд нэг давхцсан юм шиг тий. Давхцаас өөр арга байхгүй байсан. Түүхэн үйлчлүүд тийм ээ. Түүхэн үйлчлүүд дээр. Одоо бид нар яаж давхцах юм бэ? Тэгэхээр түүнийг гаргаж ирэхин тулд ирээдүйд 25 жил бид ийм улс байна. Ийм улсын төлөө та ийм хүчин зүтгэл гаргана гэдэг тэр зорилго гарч ирж ижил давхцсан л да. Тэгэхээр үүнийг одоо хайхын тулд жишээлбэл нөгөө бидний яриад байдаг оролцоо хэрэгтэй болж байгаа. Хүн бүрийн оролцоо. Жишээлбэл иргэний нийгэм гэж юу гэж ойлгодог өөрөө? Өөрийгөө төлөөлүүлээл ингээл нэг нөхрөө тавьж байгаа л тэгэл тэрийгээрээ дамжиж оролцоол тий. Эсвэл ингээд төрийн ордонд ингээд нэг яригддаг нэг тийм гоё сэдв тий. Яг сонгодог утгаараа зөв иргэний нийгэм гэдэг бол ихтэйд сургууль. Хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагууд тийм ээ. Бодлогын судалгааны хүрээлэн. Одоо нэг think tank гэдэг байгаа. Энэ дөрвийн хамтын ажиллагаа. Ерөөсөө л энэ дөрвийн хамтын ажиллагаа сайн байх тусам иргэдийн дуу хоолой төрд хүрдэг гэсэн үг. Хүрдэг. Тэр нь бас бодиттой байдаг. Ёс зүйн өндөр иргэний нийгэм төлөвшж байж л улс төрчдийн үйлдэлийг хянаж чадна.
Жишээ нь хэвлэл мэдээллийн байгууллага хажуудаа судалгааны хүрээлэнтэй байх ёстой. Ингэснээр сэтгүүлчид улс төрчдөөсөө илүү мэдээлэлтэй байдаг. Эдийн засагч сэтгүүлийн дэргэдэх судалгааны алба дэлхийн ардчлалын индексийг тодорхойлдог шүү дээ. За ихтэй сургуулиуд. Ихтэй сургуулиудын хамтын ажиллагаа бодлогын судалгааны хүрээлэн хэвлэл мэдээлэлтэйгээ ойрхон байж иж нөгөө мэтгэлцээний соёл хөгжиж байгаа. Мэтгэлцээний соёл. Нэг үгээр хэлбэл мөнгөөр биш мэдлэгээр үнэлэгдэж шат дараатаагаар бэлтгэдэж гарч ирэх бодлого тодорхой гэсэн. Бодлого тодорхой. Одоо ч нь бол ингээд мөнгөөрөө уралдаж гарч ирээд байна шүү дээ. Мэтгэлцээ байхгүй. Тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр ихтэй сургууль юм. Нэг үгээр хэлбэл өнөөдөр одоо юу гэдэг эрүүл мэндийн сайд. Одоо манайх чинь бол одоо салбарын эрүүл мэндийн сайдгүй хэдэн жил яваад та тий. Тэр хүн анагаах ухааны их сургуулийн одоо хамгийн одоо нэртэй профессоруудтай том эмнэлгийн багш ажилчтай нэг танхимдаар олон нийтийн нүдний өмнө мэтгэлцэх, бодлогын мэтгэлцээ их ийм боломж бүрдэнэ гэсэн. Сүүлийн 10 жилд одоо солигдсон одоо эрүүл мэндийн яамны удирдлагуудын тоог харахад удирдлагуудын одоо юу гэдэг юм те боловсролын төвшинг харахад чи өмнөнийг хэлэхэд бол бас л жаахан голонгуй байдаг л да. Ягаад голонгуй байдаг гэхээр мэржлийн хүн мэржлийнхаа байран дээр амжилт гаргах нь бол амар байдаг. Гаднаас ирээд тухайн салбарыг сайн авч явж байгаа тохиолдол бий боловч тэр тохиолдол 101 байдаг. Тэгэхээр манад энэ маань доголдчиход байгаа учраас нөгөө нэг оюун санааны давхцал гэдэг зүйл байхгүй. Хүний чихэн сайдаар тавьчихдаг шүү дээ. Энэ бол Монголд бас түгээмэл. Яагаад вэ гэхээр Монголд профешионализм гэдэг юм алдагдсан байхгүй. Уурхаатай хүн одоо юу гэдгийг байгаль орчны сайд болдог. Тийм ээ. Өөрийн одоо авт замын юм уу барилгын бизнестэй хүн барилгын хот байгуулалтын сайд болдог. Эсвэл ерөөсөө эрүүл мэндийн сайд нь ангаах ухааны боловсролгүй хүн байдаг. Хэрвээ бид ийм зарчмаар лидерүүдийг зүгээр нэг албан тушаалны хинээ байгаа байхгүй. Нэг улс төрийн албан тушаалд орохын тулд сайдын нэр зүүх ёстой. Тэгээд тэр хүмүүс бол ажиллаа мэдхгүй. Амьдрал нь алдахгүй. Амьдралаа мэдхгүй. Итгэл үнэмшлээ мэдхгүй. Ямар ч шашин шүтлэг итгэл үнэмшил байхгүй. Ой санамж байхгүй. Тэгээд хаанаас гараад ирсэн бүм бид нэг хагас сугсан англи хэлтэй. Даргын өвөө дарга байж болохгүй. Бид нар буцаад эндхийн кастинг систем рүү явж штеп. Эндхийн кастинг систем рүү орж ийн гэдгийг зүгээр яг өөрөө яагаад ингэж ажиглав? Яагаад тэгж ийм вэ гэхээр ерөөсөө нэг ийм юм болчлоо л доо. Би одоо соёл шинжилгээ ухааны байгууллагад 25 жил ажиллалаа. Сүүлийн үед бол Монгол улсын төрийн албанд даргын хүүхэд, даргын хамаатан, сайдын хамаатан ийм хүмүүс ордог болсон. Тийм хүмүүс өнөөдөр ирээд надад яаж амьдрах юм заана гэвэл би бол 7 уулын цавар далд орлоо гэж хэлнэ. Ямар ч зогссон цаг, эвдэрсэн цаг өдөрт 2 удаа зөв заадаг гэж үг байдаг шүү дээ. Ямар ч эвдэрсэн цаг өдөрт 2 удаа зөв заадаг. Тийм. Тэгэхээр өнөөдрийн энэ 25 жилийн энэ эвдэрсэн энэ аюултай зөвхөн улс төр эдийн засгийн бүлэглүүдэд үйлчилдэг энэ улс төрийн систем нь дотроо бас сайн зүйлүүдийг агуулж байгаа. Тэр нь юу вэ гэвэл өнөөдрийн одоо энэ төрийн өндөрлөгт байгаа хүмүүсийн тансаглын нийлүүлдэг том тэр компаниуд, бүлэглүүд маш том бүлэглүүд Монгол орныг залхих гэж байгаа төрийг тэрвэрсэн байгаа. Тэр бүлэглүүд өнөөдөр төрийг ингэж дампууруулж ингэж унгаж өөрсдөө бас унж байгаа. Өөрсдөө бас дампуурж байгаа. Тэгэхээр Монгол оронд яг одоо бол улс төр эдийн засгийн зуд болж байна. Бид энэ шинэ нийгмийг их хурдан байгуулна гэж ойлгосон юм шиг байна. Алдаа нийтээрээ. Яарсан алдаа. Хариу ерөөнд үндсэн хууль ардчилсан улс батллаа. Одоо ингээд Монгол улс ардчилсан улс болчлоо гэж ойлгосон. Нэг үгээрэл ардчлал гэж яриад байгаа үнэт зүйл маань эвдэгч. Ардчлал гэдэг маань зүгээр эрх мэдэл, эд хөрөнгө, хэд цөөнхөд төвлөрхийг л эсэргүүцсэн л засаглалын хэлбэр шүү дээ. Ер нь бол. Ерөнхийдөө л ардчил гэдэг бол хүмүүсийн оролцоо байхгүй. Иргэн бүхэн идэвхтэй байх хэрэгтэй. Дуу хоолой байх хэрэгтэй. Энэ маань өнөө түрүүчийн битэрийн ярьсан нөгөө оюун санааны давхцал тэр чинээгээр илүү болно гэсэн. Ардчлал бол хүн бүхэнд хүртээмжтэй, иргэддээ тэгш боломж олгож чадах нийгмийг л хэлдэг. Ийм нийгэмд ардчлалын үнэт зүйлс жинхэнэ утгаараа бэхждэг юм. Хүн шиг амьдарч улс шиг хөгжин гэж хүсэл мөрөөдлөө тэд тунгаглав. Хүн бүхэн итгэлээ өгч хөдөө хотгүй. Ардчилсан нам ялав. Би гацгүй ардчил гэдэг. Би хүмүүний үнэт эрдэнэ тэгш ирэх тусгаар тогтол тэмцэж ялсан өвөгдийн түүх амиа өгсөн газар шороо алаг үрсийн минь гэрэл дэрээдүй
Түүнийхээ гэрээ хүслийг амаа мэдгүй хашгирч явлаа. Би юу хийчих вэ? Та хоёр нэг ажлын юу гэж боддог. Одоо арчлалын бас том бэлэгдэл. Одоо энэ байгаа Монголд байгаа 30 40 нам байна гэдэг ч гэдэг үлээ тий. Эдгээр бүгдээрээ л ардсан намууд байгаа. Ардсан үзэл бодолтой. Одоо энэ нийгэмд 25 жил байгаад ардснаас өөр үзэл бодолтой нам байна гэж баг байхгүй шүү дээ. Би тэгээд одоо ингээ харахад өнөөдөр миний нөгөө дэмжиж исэн миний нөгөө уушгийнхаа 3 сууцыг тасардал хашгирсан нөгөө ардчлал зорьсон тий тэмцсэн ялсан. Одоо нөгөө хүн шиг амьдарч улс шиг хөгжих ёстой. Тэр яасан. Тэр байхгүй болсон. Одоо нөгөө итгэж явсан ах нар маань хоорондоо ойлгохтой болоод ирэхээр одоо би юунд итгэх юм бэ? Таавал яг уу зөв тэр яг би энэ 90 онд үлсгэлэн зарлаж би талбай дээр хэвдээгүй ч гэсэн би өнөөдөр энэ намыг ялахад маш их юм өрг гүйцэтгсэн. Энэ намыг сонгуульд өгсөн маш олон залуучуудыг төлөөлсөн хүн гэж би өөрийгөө бодоод байгаа байхгүй. Арчлалын дуу хоолой. Хүмүүс тэгж ойлгосон. Би бол арчлалын намыг дэмжээгүй би ардчлалыг дэмжсэн байхгүй. Энэ ардчлал тогтох юм бол одоо бүрэн утгаараа 25 жилийн дараа 18 нас хүрээд 90 цент хүрээд одоо ингэх юм бол бид нар жинхэнэ одоо 10 цагаан буйныхаа замаар орох юм байх гэсэн одоо хаана байна? Бид нар ардчлал чи яг юу юм бэ? Арчлал гэдэг бол тулгын 3 чулуун дээр ингээд тогтдог тийм тогоотой сүү гэж би бол ойлгодог. Таны ярьдаг эрхчлөө бол энэ 3 чулууны нэг нь. Таны түрүүний ярьдаг хүний эрхчлөө тал руу голдлоо гэж. Арчлалын амин сүнс нь хүний эрхчлөөн дээр байгаа л да. Тэрийг ойлгож байна. Гэхдээ нь бол өнгөц байгаа. Манайд бол байна. Орлогын тэгш бус байдал ямар байна гэдэг хэмжигдэхүүн байдаг. За нэг үгээр хэлбэл Монголын нийт баялаг хүн амынхаа хэдэн хувьд нь хүрч байна вэ? Арчсан нийгэм бол хүн амын 70-аас дээш хувь нь дундаж давхаргад байгаа нийгмийг арчсан нийгэм гэж нэрлэдэг. Өнөөдөр Монгол улсын хүн амын 70% нь хадгаламжгүй. За магадгүй та хадгаламжгүй би хадгаламжгүй. Нэрээ тийм. Тийм. Хадгаламж маань 1 жилийн хугацааны хэрэгцээг хангах ёстой амьдралын чанар. Энэ та бүдэрт хоёуланд нь өнөөдөр боломжгүй. 70% нь хадгаламжгүй. 30% нь хадгаламжтай үлдэж байгааз. Хадгаламжтай байгаа 30%-ийн хадгаламжийн 95%-ыг хадгаламжтай байгаа хэсгийн 5% нь эзэлдэг. Нэг үгээр хэлбэл нэг 17-оос 20 гэр бүлийн мөнгийг Монголын ард түмэн тэр чигтээ зээлж амьдарч байгаа гэсэн. Үүнээс болоод магадгүй жишээлбэл урд хөрш ч юм уу хойд хөршөд одоо 5-аас 8% байдаг банкны зээл өнөөдөр 15-аас 18% байдаг. Зээл авахын тулд та зээл авахааргүй хэмжээний баян байх хэрэгтэй болдог. Тийм тайлбар хийх хэрэгтэй. Байрны зээл авахын тулд та байр хэрэггүй хэмжээний баян байх хэрэгтэй. Нэг үрлэл дундаж давхар гэдэг ойлголт гарч ирэх хууль эрх зүйн орчин бидэнд байхгүй. Либерал арчлалын гол амин сүнс нь нийгмийн чинээлэг дунд давхаргал тийм үү? Хамгийн их бий болж ийж одоо сая нийгэм улс төрөнч доктортай сонгууленч савлгаа байхгүй тий хүмүүсийнх нь одоо маргааштай итгэл урам зориг өндөр байдаг. Тэгэхээр нэг хэсэг нь хит баян, нэг хэсэг нь одоо хит хоосон маягийн ийм одоо нийгмийг бол бид төсөөлөөгүй. Манай үндсэн хуулинд болохоор хүмүүнд эх орондоо хүмүүнлэг иргэний ардсан нийгмийг зохицуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж заасан маань Монгол улсын ирээдүйн хөгжлийн стратегийг тодорхойлсон хэрэг байна. Энэндээ хүрч гэнэ үү гэдэг шалгуурыг тавиад үзэхээр хүрэхгүй байна. Одоо төргийн бичээсэнд байгаа шнэ. Мөрөнд хувцс бүтэн тийм ээ гэдсэнд хоол дүр. Одоо очив үеийн утгаар орчуулвал энэ бол жанжин хүний хаан хүний одоо ирэх мөрг. Өөрөөр түүний төлөөл баг. Дундаж давхаргын хүн гэж яг хэнийг хэлэх юм? Дундаж давхаргын хүн за маш энгийнээр зөвөр ингэж тайлбарлах юм бол за та одоо жишээлбэл хүүхдээ хүссэн сургуульд нь оруулах чадах хэрэгтэй. Хоёрдугаар нь та жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг байх хэрэгтэй. Энэ нь таны орлого хүрсэн байх хэрэгтэй. Жилд нэг үгээр л та өөртөө дор хаяж 3 сая төгрөгийг эрүүл мэндийнхээ үзлэгт хамруулдаг байх хэрэгтэй. За та байртай байх хэрэгтэй. Эсвэл та цалингаараа ч юм уу одоо магадгүй 10 жилийн дотор байрынхаа лизинг төлж дуусгах хэрэгтэй. Гэр бүлтэйгээ хамт дэлхийн аль нэг дуртай газар руу амрах хэмжээний тийм боломжийн орлого хүнд байх хэрэгтэй. Ингээд манайд бол баяндаа баян байж ижил тийм хийх юм байна да. Энэ үл ингээд дундаж давхаргын ойлголт гэхгүй. Хүн өөрөө баялаг. Хүн өөрөө баялаг. Тэгэхээр одоо энийг одоо манай дээр авчираад ингээд дундаж давхрын энэ статистик дээр авчираад нийлүүлээд ингээд харахаар 70% за тэндээс 1% нь бол ингээд чинэлэг хэсэг те 70% 60-аас 70% нь одоо дунджаас давхраас доош буюу бага орлоготой одоо ядуурлал хэсэг байгаа байхгүй.
Ядууралтай хэсэг нь өөрөө үнэхээр одоо яг төрийн бодлоор одоо нийгмийн халамжид явахаас арга байхгүй. Өөрөөр тэнд байгаа иргэд маань яг орлого авлаа гэхэд халамжийн орлого авлаа гэхэд тэрүүгээр нь орлогыг бүтээдэг. Шууд хэрэглээндээ зарцуулдаг. Яг өөр монголчуудыг бол маш өндөр халамжаар устгасан. Өнөөдөр бол үндсэндээ нүүдлийн мал аж ахуй гэж байна. Халамжууд бас дундаж давхрыг гаргадаг. Зүйлстэй. Халамжууд ерөөсөө халамж асар их байсан. Улсаас нь маш их хөнгөлтэй зээл өгсөн. Одоо ч өгдөг. Тэгэхээр ерөөсөө эдийн засгийн хөгжлийн цаад яг өөрөө суур маань ерөөсөө эцсийн зорилго нь энэ ядуурлыг, энэ ядууралд байгаа нийгмийн хэсгийг нийгэм дундаж давхар авч хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэрэнд хамгийн гол чухал одоо өрнг оруулалт хийх ёстой хэсэг нь бол боловсрол. Тэр хэсэгт өөрөөсөө боловсралтай болж иж орлогыг бүтээдэг, орлогыг хийх яаж хийх вэ гэдгийг хардаг болж иж тэгжиж шууд дундаж давхар руугаа хөгжиж очих ёстой. Ер нь бол хүн ядуурлаас гарна гэдэг бол пуучин дэлхийн татах хүчнээс гарахтай адилхан хэцүү зүйлээ гэж. Хэцүү зүйл. Ажилтай боллоо гэд ядуурлаас гарахгүй шүү дээ. Ядуурлаас гарахгүй. Яаж ядуурлаас гарах вэ гэхээр дундаж давхар руу орж ижил гарна. Тийм бид нар бол ерөнхийдөө дундаж давхрыг мөнгөөр үнэлэх гэж цалингаар дундаж давхар гэх гэдэг үгүй л дээ. Тэр чинь юмыг ойлгож, юмдаа ухаарч, юмны ялгааг олж чаддаг, тийм бодож чаддаг, тийм чадвартай болсон тэр хүмүүс чинь дундаж давхар шүү дээ. Тэр ийм хэмжээнд хүмүүсээ хүргэхэд бид нар боловсролын том хөвсгөл хэрэгтэй. Ийм жижиг улсууд ч гэсэн одоо мэдлэгт бол асар их хөрөнгө оруулалт хийж байна. Дандаа л ингээд газар ухаал гаргаад тэрийгэ зараад байдаг улс байж болохгүй байх. Тэгэхээр урт хугацаанд бол мэдээж ухаалаг гар утсан идэг бас болохыг хүсэж байгаа бол одоо хийж болох ганц юм нь мэдээж инженер техникийн оюутнууд бэлдэх хэрэгтэй. Тэр бол цорын ганц зам гэж би бодож байгаа. Боловсрол бол аль ч улс орны хувьд хамгийн чухал зүйл. Боловсрол хүний амьдралыг жинхэнэ утгаар нь өөрчилж чаддаг. Тиймээс дундаж давхарг бүрдүүлэх гол хүчин зүйл бол чанартай боловсрол юм. Би бол бизнесийн эрх зүйч хүн. Тогтвортой урт хугацааны бодлого, авилгаас ангид төр засаг, хуулийн засаглал тогтож байж л зам ёсны бизнесийн таатай орчин бүрдэж, тогтвортой хөгжлийн суурийг тавьдаг юм. Албан тушаалтанд зориулагдаж хууль гаргадаг ийм орчинд л бид нар амьдраад байгаа учраас хөгжил дэвшил гэдэг зүйл рүүгээ явахгүйгээр урагшаа явах биш улам хоошоо ухраад байгаа асуудал. Яагаад энийг ярьж байгаа гэхээр бидний нэг юм ингээд дундаж гэж хошгруулад байгаа байхгүй юу? Үннийг нууж гэнэ гэсэн үг. Аргентин Нигер гээд улсууд одоо дампуурсан олон улсуудын түүх яг л ийм байдаг. Дураараа авирлагчид миний эрх гэдэг нэрийн дор бидний толгойд суудаг юм байна. Хүмүүс монголчин ер нь үүргээд биелүүлж асан бол эрхээдэлж бас ард хүн биш шүү дээ. Угаасаа хэдэн зуун жилээрээ. За бүр одоо наадлал нь хэлий 400 жил бид дандаа л хааны, бурхан багшийн, нэг намын дандаа өөртөө итгэдэггүй дээрээс харж авсан юм ард хүн. Тийм хүмүүс өөрийнхөө одоо байгаа эрд оргинд итгэж төрийн үдэс үг дуурна гэдэг бол бас л гажуудл үзэл болж. Одоо намайг бол хэлдэг шүү дээ. Энэ одоо төрийн үдэс үг хэлдэг хэм бэ гэх тийм ээ. Би ч Монголын төр дүлий, гөлгөр, сохор, Монгол төр байхгүй гэдээ 2004 онд хэлээд маш их хадлагдчихсэн. Одоо баян хоосны ялгааг хэмждэг юм нэгж байдаг. За үүнийг Жини коэффициент гэдэг нэрлэдэг. Тэр үл яг одоо Италийн нэг юм социологч нөхөр тийм аргачлал нэгээд өөрөөрийнхөө нэрээр нэрлэлсэн. За энэ 35 39 гэдэг ингээд тоо нэмэгдэх тусам тухайн улс оронд юу болдог вэ гэхээр мөргөлдөөн болох аюул нүүрлдэг. Улмаар ингээд бүр дээшлээд 40-с дээш гараа авчвал хувьсгал болдог. Одоо Арабын орнууд тийм ээ Арабын хувьсгал эднэр бол дандаа энэ ялгаа хит ихснээс болсон. За ингээд улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Нөгөө популизм гэж яриад байгаа зүйл чинь яг ийм хөрсөн дээр бий болно. Алдарт Гитлер яг ийм хөрсөн дээр төрсөн байхгүй. Германд. Тийм учраас энэ бол маш их тийм аюултай нөхцөл байдал баячуудаа ч их халгаатай, ард түмэндээ ч их халгаатай. Би 90 оны өмнө орчсон энэ хувьсгалд ингээл оролцоод явж байхдаа бол арай л ондоо нийгмийг өсөж байсан. Тэгвэл цэвэр эдийн засгийн утгаараа би юу өсөж байсан бэ гэхээр бол маш хүчтэй, чинээлэг, тийм дундаж давхар гарч ирнэ л гэж ордож байсан байхгүй юу? Тэгээд тэр маань дээдчүүд, одоо баячууд тэр нийгмийн эмзэг бүлгийг ингэж холбож өгсөн. Тэгээд тэр доктортой байдлыг хангаж өгдөг нөгөө нуур амар бол нугас амар байна гэдэг. Тийм л нийгэм болно гэж бодож байсан. Яг таны харж исэн тэр үр дүн юунаас ямар шалтгаанаас болоод ингээ гажаад өнөөдөр бүр эсрэг үр дүнгээ харуулсан байж байгаа юм бол. Гэхдээ тэгээд бүтсэнгүй шүү дээ.
Тэгээ тэрнтэй адилхан бидэрт ерөөдөө арчил одоохондоо эрттэй байгаа. Одоохондоо бид нар бүх хүнийг орлоготой болгох. Тэр л чухал. Хүн болгоно хүнээс нэг мөнгө царайчлахгүй, хүнээс нэг мөнгө зээлэхгүй үндсэн орлоготой болох. Муур хар цагаан байх нь хамаагүй алтан барьж идэх хэрэгтэй. Тийм. Тэр маш чухал. Тийм. Энэ үндсэн орлого маань муу учраас ихэнх хүмүүс бүгдээрээ байрны зээл, илүү дутуу зээлүүдтэй учраас тэрнийхээ хүү тэрний зээлээс болоод ерөөдөө бухимдалтай, сэтгэл зүйн асуудалтай. Тийм. Тэгэд энэ сэтгэл зүйн асуудлаасаа бид нар гарах хэрэгтэй. Өнөөдөр аргаа ураад авилгалын хэргийг өршөөх асуудлыг улсын хурл батллаа шүү дээ. Туйлын одоо ич хөртэй зүйл шүү дээ. Өнөөдөр тэгээд яг арчсан тогтолцоонд тэр дундаа арчсан нам ирэх явах үед энэ зүйл болчихлоо. Тийм. Энийг л яриад байгаа. 3 сая хүн ийм их баялагтай байж иж тийм ээ? Ийм их малтай байж иж 70% та хүрч чадахгүй. Өнөөдөр дундаж давхарга 10 хүрэхгүй хувь байна. Тэгэхээр л үүнийг нэмэгдүүлж иж одоо н ардчлалын 2 дахь чулуу гэдэг зүйл тавигдана гэсэн. Яг хатуу үнийг хэлэхэд бол өнөөдөр гэртээ хоосон онж байгаа хүмүүс өдөр 20,000 төгрөг олоод хүүхдүүдтэйгээ гизээ задгалан байлгах гэж байгаа хүмүүс юуны чинь тэр идэвхтэй ардчлал юуны чинь идэвхтэй тэр дуу хоолой байх те юм дээрээ тэр боломж бол байхгүй байна л да. Арчил бол өөрөө нийгмийн үнцэнтэй зүйл. Тийм учраас арчлалын дархлаа бол өөрөөсөө ёс суртахуун суурилсан тийм зөв хууль бол байждаг. За ийм хууль байж иж өөрөө арчлал жинхэнэ утгаараа бол түгэндэлэрч хөгждөг гэж бол би боддог. Ардчлалын амин сүнс бол хувь хүнээр биш, хуулиар удирдуулсан нийгэм юм. Тэнд бол хэн нэгний одоо дур зоргийн субъектив бодол санаа байх ёсгүй. Хуулийн зохицуулт хүн болгон тэгш ирнэ. Тэгээд хүн болгонд бол адил тэгш боломжууд олгогдно. Хуулийн өмнө бүх хүн тэгш хэрэгтэй байдаг нийгэмд улс төрчид хамгийн өндөр ёс зүйтэй байдаг. Улс төрчид бол ард түмний төлөөлөл. Тиймээс шилдэг удирдагчдыг гаргаж ирэхийн тулд улс төрчдийн үнэлгээ зайлшгүй хэрэгтэй болдог. Миний заадаг хичээлч энэ тухай байдаг. Шудраг ёс гэдэг зүйл бол өөрөө шудраг хуулийн байгууллага, шудраг шүүхийн асуудал. Их хурлын гишүүд нь иргэдээс дархлагдаж хамгаалагдаад байх биш. Ерөөсөө Монгол хүн болж төрөөд энэ газар нутаг дээр байгаа бол дархан эрэхтэй. Өөрөө хууль зөрчөөгүй бол хинч дээрлэх болдгоо. Хаанч бай? Харцч бай? Их засгийн өмнө нэг л хэм хэмжээд. Гэглийн үздэг шиг одоо деподис төр одоо тэр хаан бол хааны хуультай, харц бол харцын хуультай биш. Монголын ертөнцийн бол нэг л тийм зам дээр байсан. Өөрөөр хэлэх юм бол та ядуу бол танд хуулийг яс үйлчлэнэ. Энэ хүн баян бол би хууль үйлчлэнэ. Тэгэхээр эн чи юу гэвэл хууль сонголтоо хэрэгжүүл болохгүй. Бүгдийг шалгах хэрэгтэй. Тийм учраас ардчлсан нийгэмд бол миний эрх чөлөө бусад одоо хүний эрх чөлөөгөр хязгаарлагдчихэдэг. Энд л өөр ардчлалын чухал мөн чанар оршдог. Нэг үл та маргаан гарлаа гэд шүүхтгэд та магадгүй ерөнхийлөгчийг ялах боломжтой нийгэм гэсэн үг. Манай нийгэмч уул нь тийм нийгэм шүү дээ. Уул нь бид нар тийм нийгэм яваад зарсан. Үннээр бол нүхэр дэргээр туулаа гүйцэн гэдэг чинь ер нь ардчилсан тогтолцоо хийсэн үг юм байна шүү дээ. Тийм ээ. Зөвхөн ардчил гэдэг бол ингээд цээжэд дэлцэн эрхчлөөний тухай биш юм байна. Тийм. Энэ эрхчлөө хэрэгжихийн тулд нөгөө хоёр нь байх хэрэгтэй болчихдог. Үндсэндээ бол тийм. Одоо хуулийн засаглал тэгш, орлогын тэгш бас байдал тийм ээ. Тэгээд эрхчлөөний тухай ойлголт. Тэгээ энэ үл яг ус, хөрс, агаар шиг харилцан хоорондоо ингээд уялдаатай. Газрын доорх баялаг бол үр хойч юм. Гацаагүй Монгол улсын хөгжил дэвшлийн түлхүүр ард түмний өмч гэж үндсэн хуулиндаа бичсэн ч 10 хэдхэн гэр бүлийн үүс болон хуурч 50 сая малтайч талаас илүү банкны байцаан 3 хүний 2 нь ядуу гуйлаг гуйсан эдийн засаг тендер тойрсон хөнгөтнүүд тэтгэвэр горьцсон хөгсчүүл тэтгэлэг хүлээсэн аюутнууд хурал баяр хоёрт байдгаа марж худалдаа гэрээ бүрт улсаа наймаад хувийн хөвшил үндэсний үйлдвэрлэл илгээрийн хэвтлээ хуурай газрын ардчлал чи хаана байна? Одоо бидний түүхүүдийг ингээ харахад ч гэсэн одоо хүн бид нарт одоо байгаа ганц баялаг маань түүхэл байна. Одоо болж байгаа Монголын яг энэ одоогийн нөхцөл байдал Монголын ямар үеийн түүхтэй төстэй байна? Би сүүлийн үед хэлээд байгаа шүү дээ. Хяактын гэрээнээс сүүшүүжэн орж ирэх 4 жилтэй адилхан гэж. Тэр үед яасан? Монгол ямар ч үнэгүй болсон. Монгол хүн өөрийнхөө нутагтаа үнэтэй биш. Нэг номерт биш. Тийм үү? 4 5 дугаар гэж бодож шүү дээ. Тэгэхээр энэ өөрийнхөө оронд өөрөө үнцэнгүй байдаг ийм арт юм ийм улс орныг бис мэдхгүй.
хааны морон бит юм дэлхийд. Өмнөх үеийн минь Америк авч ирсэн тэр ирээдүйг өнөө үеийн та нар өрөнд тавьж зүтгэлээ. Гэтэл баашгүй их хүрийн чин золиосонд гიშгэх газар өгчих үедээ бидний ирээдүй. Цаг өөр болж, цагдаа үннийг биш эрх мэдэлтнийг хамгаалдаг болж, хинч үннийг хэлэх юм болж, хэлбэл шууд шоронд явдаг болж. Эрхэн гэдэлж үгэн бэ хэллээ. Энэ бидний хүссэн ардчлал биш. Эх орны минь ирээдүйч юм биш. Ингэж хэлсэндээ би айхгүй. Ирүүдэж шүүсэн ч би айхгүй. Үнэндээ би ганцхан юмнаас айж байна. Үр хождоо ийм ирээдүй үлдэхээс айж байна. Ер нь 100 жилийн өмнө Монгол яг нэг ийм байдалд байсан. Тийм түүхэд ингээд автагддаг байхгүй. Уул нь түүхээсээ арт түмэн сургамж авах хэрэгтэй байхгүй. Яг 100 жилийн өмнө түүх бол ирээдүйн тойл. Тийм. Одоо пүүс, хүү, зээлийн хүү энэ үгнүүчийн 100 жилийн өмнө хэрэглэгдэж анх Монголд үүссэн байхгүй. 100 жилийн өмнө бол ерөнхийдөө Монголын ихэнх одоо малтай, мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс бол ерөнхийдөө гаднаадынханд хөртөө байсан. Гадаадынхаа орж. Тэр үед тэгэл нэг л их тийм хэрүүл, нэг аль нэг доошоо гэсэн юм бол хэрэлдээл. Тэгэл ярьж байгаа сэдвүүд нь дандаа нэг муухай сэдвүүд. Тийм сайхан юм юусоо байхгүй. Гэт ингээд нийгмийн социал соёл, социал орчны хувьд бол их өөрчлөлтүүд гарсан. Тэгээд гэхдээ энэ чи алдаа оноо ингэж дэнслээд үзэх юм бол яг өнөөгийн манай нийгмийн байдал гэдэг бол одоо нийгмийн хувьд ороо босгоо тийм ээ хүмүүсийн явдал шалдар булдар насаг доржгоо хилдгээр нэг иймэрхүү л одоо нөхцөл байдалд байж байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд одоо шаварч суудсан юм уу юм уу гэдэг л асуудал яриад байна л. Бидэнд ийм үе зөндөө түүхээс харах. Яг одоо эсэнгийн үед ч юм уу мандуулын үед ч гэсэн бас л тийм. Тэр олбогны төлөө бол хинч үнэтэй биш болсон баг. Нэг олон толгойтой ингээд ийшээ дэшээ ингээд урагшаага Монгол ус явдггүй тий. Би бол юу гэхээр би тэр ганц том толгой нь бай. Тэгээд араасаа тэр нөгөө олон конофчин сүүлнүүдэд дагуулад ингээд улс орныг урагш нь аваад ингээд ард түмнээ хайрлаад сайн сайхан явъя. Энэ угаасаа л тийм штэ. Тэр өнөөдөр манад яагаад улс төрд орвоо гэхлээр баг хариулах хүн их цөөхөн. Яг үнээрээ хариулъя гэвэл баг бизнесээ өргөжүүлэх гэж. Одоо тийм л баг. Эсвэл бизнесээ хамгаалах гэж баг хэлэх гэж шүү дээ. Ерөнхийдөө нийгэмд ажиллаж хөдөлмөрлөд явах тийм чадваргүй ажил олдохгүй хүмүүс бас улс төрд орж байгаа. Тэгээ одоо энэ улсын хурлын гишүүдийн тал хувь зүгээр нийгэмд мэрэгчлэр ажиллаад амьдрах чадахгүй тийм хүмүүс. Багш мэрэгжлгүй ч хүмүүс тийм дотор сууж байгаа. Тий. Одоо манай улс төр чинь бас тийм байхгүй. Улс төр рүү орж нэг амьдрал нь ажил хөдөлмөртэй болдог. Тэгээс нийгэм дотор ажиллаад хөдөлмөрлөд цалиа аваад явах тийм чадваргүй хүмүүс. Тал хувь нь нийгэм рүү гарлаа ажил олдохгүй тэтэрнэ. Хүн бол эхлээд ядаж лидер хөлж номшдог байх хэрэгтэй шүү дээ. Номын сандаа харагддаг байх хэрэгтэй. Тийм учраас номын сан орхигдсон байхгүй. Номын сан одоо Монгол улсын 90-ад оноос хойш яг хуучин коммунизмын системээр байгаа хоёрхан газар байдаг. Нэг нь бол гандан, нэг нь үндсийн номын сан. Үндсийн номын сан ягаа хөгжүүг нөхөр тэгвэл лидерүүд нь номын сандаа суухгүй юм шиг. Одоо сургаалуудад байгаа юм л. Мандах төрийн сайд өөрийн гмийг илчлэн харуулна. Буурах төрийн сайд өөрийн гмийг далдлан нууна гэж хэлж. Тэр чи одоо ямар тав тодорхой хэлж штий. Гэхдээ одоо тэгээ Японд жишээлбэл ингээд дэвүр тараагаад огторчод байна гэдэг шүү дээ. Эсвэл нэг цуслангийнхаа байшин руу албаны машинтай явж байгаа огторчод байна. Тэр нь л одоо бас тухайн нэгний нийгмийн удирдагчид тавих ёс зүйн шаардлага өндөр болж байгаа гэсэн үг тийм үү? Заримдаа бол манайд яах ёстой юм. Манайд яах ёстой. Над бол саяны яг байж болох л байх. Арай жоох хэтрүүлж байна уу тийм. Энэ бол арай л хэтрүүлж. Хаахамтай юм шин эрхвч нэг улс удирдаа явж байгаа хүн тийшээ нэг хэдэн километр байв гэж те одоо 23 дугаар зуунд хэлж байгаа шүү. Жамуухыг göтлөөд ирж явахдаа тэр хүн мэдж байгаа. За би алуулах юм байна. Тогтцсон юм хэмжээ баг. Ягаад гэвэл би шудраг бас үйлдэл хийж байна. Одоо бол эсэргээрээ штэ. Би бариад ирж байгаа нь бол шагнуул хүнс болж байна гэж бодож байгаа нь шагнуул. Тэг би одоо ийм юм хийчихэд тэг яаж сайд ингэж цааш явах вэ? Өстөж чадахгүй. Миний сэтгэл тийм үү? Дийлэхгүй. Гэт өөрийгөө одоо яг сэтгэлээ аварж штэ. Тий. Амин сүнсээ аварж штэ. Тий. Тэг тэр үднээс их тийм айхтар тийм бага насны хүүхдээс олж авсан тэр хүмүүжлүүд нь бас их нөлөөлдөг л дөө. Яагаад зүгээр Азийн адилхан орн тийм болчих вэ? Хамтдаа шахсаар байгаад тогтолцоо соёл нь өөрөө юм болчих. Аль авдаг хүнийг бүх хүн үзэн яддаг. Тэр хүн дахиж хизээч төрд орж ирэх боломжгүй болдог. Одоо жишээлбэл гараараа өөрийгөө Хятадын Монгол гэж бичсэн хүнийг төрөд ажиллаж болохгүй гэд хэлэхээр
Нөгөө хэд нь үгүй энэ одоо сайдыг огцруулахаар ажил сайжрахгүй наадхаа болилдог гэдэг байна. Тэгээд асуудлын гол нь үгүй таныг тэр хүнд оромжилчаад байна шүү дээ. Монголын тусгаар тогтнолыг оромжилчаад байна шүү дээ. Тэр хүнийг би сайд битгий хийгээч л гэж гуйж байгаа. Тэгээ Монгол улсын хойморт суучаад. Монгол улсын хойморт суучаад. Тийм үү? Лидер гэдэг хүн бол зөвхөн улс орныг сайн удирдах байх биш. Өөрөө тийм англиар бол role model. Role model гэдэг чинь бол тийм махчлах юм бол түүхий загвар гэсэн үг шүү дээ тий. Тийм одоо бодит загвар жишээ болох хэрэгтэй байхгүй. Одоо юу гэдгийг мэдлэг чадвараараа ёс зүгээрээ хүнлэг одоо сэтгэлээрээ их оромч байл одоо юу гэдэг маш олон юмны төр чинь нэг тийм example гэж хэлдэг юм л да одоо жишээ үлгэр жишээ байх хэрэгтэй. Өдөртөгч хүн тодорхой зүйлийг золиослж чадах хэрэгтэй гэсэн үг болох нь шүү. Юу нь бол гэсэн үг. Улс төрчид гэдэг хүмүүс бол хүмүүстэйгээ хэрэглээгээр адилхан байх хэрэгтэй ш. Тэгэхгүй л үзэн ятган ойлгомжтой л байхгүй шүү дээ. Тэгэхээр золиос ахгүй да. Чингис хаан өөрөө хороогаал тэр Чингис хааны тэр их том амжилтанд хүрсэн гитгэн шалтгаан байна. Нэгдүгürt нэг юм байх. Чингис хаан гэдэг чинь тэр алтан оргоо моргоо тороо моргоо өмсчихсэнгүү мөнгөн алтан мөнгөн аяганд иччихсэнгүү ингийн дэлхийг эзлэхгүй шүү дээ. Тэр чинь хувааралтан Чингис хаан ч нь бүр хардаа ах トゥ хамаатан саднаасаа нэг ч албан тушаал түүх авлаагүй байгаа шүү дээ. Манай хинтийнхэн ийм л болсод байхгүй. Миний үгээс хөх Монголын одоо нийгмийн ялрах талын цалин цагаан туурхтан цасан дээр гарах мөртэй. Цаасан дээр бичих нэртэй төрөө би өөрөө сонгодог. Тийм ээ. Би ард түмний хэлж алхаж ирэх хоёр. За энийг ярьч. Тэгэхээр бид үлгэр жишээ болох юм байхгүй. Тэгээд үлгэр жишээг ханаас яах вэ? Би бүх орилж байгаа хэдэн бүхчүүдээ сайн ганц одоо шүтдэг хүн нэг бүх. Марг зарим нь хүүхдээ бүх болгоно гэдэг чинь. Яаж байгаа? Монголчуудын энэ хаан язгууртны дэг хэмжээг тодорхойлдог критерий бол одоо хэмжүүр бол их өндөр шүү дээ. Их хайх тэр. Одоо бид нар Солонгос киноноос юм хараад одоо үегэргүүл үнийн чударгын тим туйл бит харж одоо тим ямыг хэмжээс болгож яасан гэж бодож байгаа бол Монгол бол бүр маш тогтцсон тийм ёстой байсан. За энэ хизээ алга болсон юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Лавл 200 жил чин улсын иргэшээлд байхдаа бол энийг гээчгээгүй. Гээгээгүй гэдэг 11 он 21 он тодорхой харагдсан. Тий харуулж байгаа. Тэр чинь өөрийнхөө ядзуур эрх ашигын төлөө. Ерөөсөө монголчууд тусгаар болохдоо 2% гэлж байгаа шүү дээ. Шашин үндсээ хамгаална л гэж. Үндэс гэдэг бол 800 жил дасралтгүй ирсэн линэж. Одоо Чингис хааны шууд угсаа. Шашин гэдэг бол сэтгэлгээний изм. Хамгийн том одоо үнэт зүйл. Энэ хоёрын үн. За тэр хоёр нь бол эцэстээ Монголын язгуур тусгаар байх эрхийн үндэс болж байгаа. За тэгвэл 1900 одоо 20-д оноос эхлээд өөр соёлын дэг рүү орж эхэлсэн байхгүй. Тэгэхээр энэ бол яаж дасан зохицгоо эвлэх үү гэдэг ийм орондын зөрчилүүд болоод тэр 20-д оны зөрчил 30-ад оны зөрчил бий болсолд ингээд бас нэг явж. За 90-ад онд бас асуудал үүсэж байгаа. Одоо яах вэ? Дахиад баримталж исэн өөрийнх нь парадигм нь бол дахиад эргэжиж байгаа шүү дээ. За одоо яах вэ? Сэтгэлгээ шинээр формат нь. Тэгтэл 90-ад оноос хойш үндэсний үзэлч юм уу янз бүрийн юм ингээс сэргээд хүмүүсийн үнэлэх үнэлэмжээр дахин одоо ингэж харах гэж оролцолд үнэндээ энэ хэлбэршил бий болж чадаагүй. Яг үнийг хэлэхэд яг энэ удирдагч хүмүүсд бол хүсэж байгаагаараа нэг юм бүтээж болно. Угаасаа тэгэж ирсэн. Нөгөө талдаа тэр бидний бүтээсэн нийгэм эргээд биднийг бүтээгээд байгаа хэрэг шүү дээ ер нь бол. 25 жилийн хугацааг эргээд харахад ер нь танд одоо хүндлэгдэхээр үлдсэн тийм удирдагч манай Монгол байна уу? Баггүй. Тий ямар ч одоо ерөнхийлөгч өөрийнхөө дуртатгалыг бичсэнгүй шүү дээ. Миний ерөнхийлөгч явсан жилүүд академик цаазын эндэр гэж би томьёолоод байгаа юм л та. Үнэлдэг байяг. За би ингэж хэлээд өөрөөс ч асуул. Өнгөрсөн одоо за бид нар өнөөдөр хүртэл 4 ерөнхийлөгчтэй явж тийм өнөөдрийн байдлаар. 4 ерөнхийлөгчийн гүйцэтгэлийг 4 ерөнхийлөгчийн улс төрийн байр суурийг 4 ерөнхийлөгчийн эсвүүлтлийг 4 ерөнхийлөгчийн одоо үлдээсэн өвийг үнэлсэн тийм ном уншижсэн. Үгүй. Тэдний буулаа булхаа ч юм уу одоо янз бүрийн юмыг дийлгэж хийсэн Facebook, Twitter-ийн юмнууд л зөндөө шүү дээ. Эсвэл фото зурагчныг нь аваад гоё эвлүүлээд өгсөн намтрын ном байна тийм. За тэгэд ерөнхийлөгчнөө өнөөдөр бид нар үнэлээгүй, үүнийг хүмүүс мэдэхгүй байж бид нар яаж их хурлын гишүүд юм бэл. Энэ улс төрчдийг үнэлдэг одоо энэ үнэлгээний арга барилын бусд улсуудад хэдэн оноос анх хэлж үнэлсэн байгаа. Бүр 12 оноос.
1912 оноос. 1912 оноос. Бүр 100 жилийн өмнөөс Энэ гэсэн бол үг шүү одоо яг дээ. гэхээр нөгөө анхны одоо хараат биш бодлогын судалгааны байгууллагууд эхэлж одоо улс төрчдийг үнэлж нийгмийн системийг үнэлжсэн зүйл. Тэнд нэг критериуд гаргадаг шүү дээ. Энэ шалгуур үзүүлэлтүүд яг яаж яг юуг үндэслэж одоо гаргаж ирж байгаа. Нэг нь олон нийтийн санаа бодол ямар. А гэхдээ олон нийтийн санаа бодлоор гарч ирэхгүй байгаа тийм нарийн мэдээлүүд байна шүү дээ. За. Тэрийг нь болохоор шинжээчдийн мэдээлэл гаргаад ирдэг. За тэгээд дээрэс нь одоо профессорууд орж ирээд ингээд нийлүүлэхээр яг хөглөр ерөнхийдөө одоо тэр тухайн одоо улс төрийн удирдагч хэн байж вэ гэдгийг гаргаад ирчих. Тэгэхээр одоо жишээлбэл энэ үнэлгээ ингээд яваад нийгэмд соёл болоод ирэхээр энэ үнэлгээнд сайнаар одоо жишээл үнэлэхийн тулд бүх улс төрчд хичээдэг. Ийм соёл тогтдог гэсэн үг. Ревью хийнэ гэж хэлдэг. Шинэ тухайд бол ревью хийнэ гэдэг нь шүүмж судлалыг бий болгох хэрэгтэй. Манайд бол аль салбарт ийм шүүмж судлал байхгүй цаах. Улс төр судлалд, урлаг судлалд нэг сайхан дөөр балет тавилаа. Маргааш нь тэрэн дээр үгэлдэг хүн байдаг. Аливаа шүүмж судлал байж иж дараагийн алтмууд илүү тодорхой болно. Алдаа оноогоо тодорхой гэсэн үг шүү дээ. Одоо энэ санааг тийм ээ Монголдо буулгах хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд одоо жишээлбэл бид нар судлаачтай, улс төр судлаачтай бас одоо мэрэгжлийн байгууллагуудтай хандж байгаа. За одоо тэгээд Монголын бас хамгийн томоохон судалгааны байгууллагуудын нэг болох MMCG-тэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд 5 үнэлгээн дээр ерөөхдөө одоо 92 оноос одоо хойш үеийн удирдагчдыг ингээд одоо үнэлж үзье. Одоо олон талт мэдээллүүдийн одоо дээр үндэслэж энэ нэгдсэн үнэлгээ маань гарч ирдэг. Тэгэхээр энэ олон нийтийн санаа бодол бол тодорхой нэг хэсэг. За тэгэхээр элбэгт орж байгаа сайн зүйл нь юу вэ? За та ямар байгууллагад ажилладаг вэ? За Санжийн Баяргаа хувьд Өнгөрсөн 25 жилийн удирдагчдын үлдээсэн өвийн талаарх судалгааны нэгдсэн дүнг бид 2016 оны улсын их хурлын сонгуулийн дараа олон нийтэд зарлах болно. За ингээд эргэж яхан шүүмж хийх гээд үзье. Тийм ээ. Тэгээд одоо ч жишээ саяны бид ярьсан юмнууд дунд жишээлбэл бас ингээд сонсоогүй томьёолоод байгаа. За жишээлбэл эсвэлттэй юу ч хийгээгүй гэсэн үг юм чинь. Эсвэлтэл гэхлээр за эсвэлтгүй гэдэг нь одоо за нэг хүн ерөнхийлөгчөөр одоо ажиллаж явах хугацаанд ерөнхийлөгчөө хийх ёстой ажлыг хийхгүйгээр татгалцсан гэсэн үг. Одоо нэгсэндээ их мэдлээ хэрэгжүүлээг гэсэн үг. Хэрэгжүүлээг. Тэгэхээр эсвэлтгүй гаргана гэдэг бол одоо удирдагч хүний хувьд бол маш тийм туйлын хангалтгүй үзүүлэлт болдог. Бидний үсийг бол намайг бол жишээ нь эсвэлтгүй хийдэг хүний тоонд оруулж болно л доо. Ингэчүүл тэр дэгч явах, энэ ингэчүүл ингэж явах. Энэ одоо зөв чинь эн чинь бол цаг хугацаа алж байгаа. Өнөөдөр шиг Монгол шиг ийм хурдтай хөгжиж байгаа бүх юмд хурд шаардсан оронд бол энэ лидер гэдэг бол хурдтай байх хэрэгтэй. Эрсдэл авчаа дуртай байх хэрэгтэй. Эрсдэл авчаа дуртай байх хэрэгтэй. Тэгээд зоригтой байх хэрэгтэй. Тэр лидер дундаас хамгийн халбал багтай нь, хамгийн нэр цэвэр нь, хамгийн магадгүй хүний хийсэн бүтээснийг одоо гайчгуугаа ячгуугаа хэлчихээрээс муухай болчих واخ л да. Ер нь бол хамгийн тийм эвтэйхэн нь бараг манай багунд ерхийлж байсан баха. Гэхдээ хүн юм их хийх тусмаа эрсдэл нэх. Хүн юм хийж байгаа хүнтэйгээ хийхгүй байх тусмаа эрсдэл нь баг. Гэхдээ томоохон асуудлуудтай олон хүнтэй халж тулалцаж, олон хүнтэй дайсан болж бүтээх тусмаа тэр хүний хийснийг одоо янз бүрээр ярих хүмүүс өндөр эрсдэл дагуулах, олон тайсантай болж болох томоохон үйл ажиллагааг зориг шулуудан барьж авч хийсэн улсууд маань эргээд одоо юу гэдгийг хэцүүлийг бүтээсэн боловч эргээд сайн муу яригдах юм ихтэй байгаа байхгүй. Одоо Угаанда амлсан юм аа хийгээгүй гэсэн үг ш надад чинь бас одоо ингээл амар гой том амлалт өгөөл. Тэрүүл одоо бүр эсвэлтэлчтэй. Одоо жишээлбэл чи жүжиглэх ёстой зүйл дээрээ дутуу тоглолцлоо. Чи нэг сэтгэл гаргахгүй байна. Тэр чинь шудраг ш. Үзэгчд муугаа тоглох юм бол өчөө болиочо буугаачаа гэл одоо тий шууд тайзан дээр арчигдсан ш. Муу жүжигч. Тий. Харин тэгэхээр муу улс төрчдийг арчигчдэл баймаар байгаа байхгүй. Тийм шүү дээ. Атлаад нэг тийм сумаа бүх шиг статистиктэй бай гэдэг. Одоо сумаа бүх нь бол баруун тишээ 3 унлаа, хойшоогоо 2 годроот унлаа гэдгийг хүртэл гаргаад байна шүү дээ. Одоо манай Хакуха бол одоо хичнээн рекордын эзэн болж. Тэгэд манай төр өөрөө одоо ийм хэмжээний санамж алга ба шүү дээ. Одоо 4 жилийн өмнө юу ярьж байсан баг тодорхойгүй болчиход шүү дээ. Хүмүүс бараг санахаа болчихсон. За нөгөөдөл нь болохоор тэгээ олон нийт мартчих юм чинь гэдэг ингээд. Яалаар сануулдаг тогтолцоо байхгүй. Юу дуртайгаа ярьждаг. Бүх юмыг мэддэг. Шинжлэх ухаанч ярьж лээдэг. Багшун очоод эрүүл мэндийн салбар удирдахлээдэг тий. Хатаад нэг тийм амархан санагддаг болсон. Манай намууд сонгуульд орох болгондоо баг өөр юм ярих гээд байдаг. За хаврамгийн харамслал би одоо ингэ хэлжүүл олон хүнийг гутаанд оромжилсан эвгүй байдал оруулсан хэрэг олчихгүй байгаа да.
Чиг баримжаага мэдхгүй тохиолдол байна. Улс төр судлалын ухааных нь ерөнхий суурь мэдлэг заримд нь дутж байна. Би бүгдэнд нь гэж хэлэхгүй л дээ. Ийм нам, ийм чиг баримжаатай байдаг гэдэг ерөнхий нэг тийм дэлхийд даяар тогтсон юм байна шүү дээ. Мэдээж Монголын өвөрмөц онцлог байлгүй л яах вэ? Одоо ерөөсөө хамаагүй болж шүү дээ. Юу гэж хэлвэл олон нийт санал өгчих бол гэдэг дээр л баргалж яаж байгаа болохоос намын үндсэн чиг баримжааг маш их алдуулж байна. Тэр хүн чи юу гэхийг мэдэхгүй шүү дээ. Ингээд антропологч биш хүнийг антропологийн багш болгочвол тэр хүн ямар антрополог заах юм бэ? Хичээлээ заахгүй буугаад ирнэ үстэй. Тэгэхээр профешионализм гэдэг зүйл алдагдаад байх тусам энэ Монгол нэг цөөхөн хүнтэй учраас хүн бүхэн бүх юмыг хийж чадах хэрэгтэй юм шүү. Би бол тийм супер индивидуалын онол учиргүй итгэдэг, бас тэрийг учиргүй дэмждэггүй. А мэдээж хүн аль болох олон талын авиач чадвартай, ялангуяа олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. А гэхдээ нэг хүн бүх юмыг хийнэ гэдэг бол энэ бол арай биш. Маач нь бол одоо ерөн тийм суперменүүд нэг талчаад байгаа юм шиг. Улс төрч, уяач. За одоо тэгээд дээрэс нь бизнес эрхэлдэг тий. За бүгдээрээ л ерөн ерхий сайд болох дуртай. Бүгдээрээ л эрүүл мэндийн сайд болох дуртай. Одоо сүүлд чи бүр надаас өөр одоо эрүүл мэндийн сайдыг сайн хийх хүн байхгүй гэж манай баасан хүн хүртэл ярьж байна. Гэхдээ асуудлын гол нь нөгөө нэг лууг алхахад амархан дахиад луу гараад ирдэг гэдгийг л мартаж болохгүй. За энэ улсын байр суурь гэдэг энэ дүгнэлтийг одоо манай Монголын улс төрчдийн хувьд тавихад бол одоо арай хатах шалгуур юм шүү. Тэгээ за ерөнхийлөгч хэлбэгт орч. За энэ хүний одоо улс төрийн байр суурь юу байв гэж. За ардчлал, эрхчлөө, авилгалын эсрэг тэмцэх. Одоогийн ерөнхийлөгчийг арчлал дээрээ тууштай надад бол байгаагүй гэдэг тийм юу бас бүгдийг хараар бодчихоос би бас жаахан зайлсхийгээд байна. Зүгшээгээд байна. Та айж байна уу? Би яахгүй нь юу гэж яах вэ? Энд чинь манайх бол чи тэр Казахстанд байсан бол нэгэд ингэж ярьж чадахгүй, хоёрт айн. А энэ хүнийг байж явах үед тухайн энэ одоо жишээлбэл үзүүлж байгаа үзүүлэлтүүд ямар төвшөнд байсан бэ гэдгээр ингээ бас үнэлж байна. Наад чи бас сонирхолтой юу гарах юм байна одоо улс төрийн байр суурь дээр байсан. Гэхдээ хэрэгжүүлж чадсан уу? Хэрэгжүүлэгч байсан уу? А эсвэл мань хүн ярьжсэн зүйлээ амьдралаараа өөрөө үлгэрлж чадсан уу гэдэг асуудал гарч ирж байна. А тэгэхээр улс төрийн байр сууриасаа гадна бас хэрэгжүүлж чадсан уу гэдэг гол үзүүлэлт тус байх нь шүү дээ. Одоо Германы тэр Шмидт гэдэг алдартай ерөнхий сайд. Тэгээ ялаш сайн насварлаа шүү дээ. Тэр чинь бүр өрөөндөө ухаалдаад ундаг байсан гэж байгаа шүү дээ. Ажил нэгссэн. Тэгээ нарийн бичиг нь шалан дээр авчих хат нь олж авсан гэж байгаа шүү дээ. Тэгэж одоо арт түмний төлөө ажиллаж шүү дээ. Өдөртөгч юм гэдэг чинь. Тэрийг сонссон арт түм гэдэг чинь одоо ажиллал байна үстэй. Урамтай ажиллана шүү дээ. Тийм одоо өдөртөгчтэй арт түм чи. Нэг жишээ дурсах. Нельсон Мандела гэдэг хүн. Өмнөд Африкт арсны өнгөөр ялгуурлан гадуурхах үзлийн эсрэг зогсоод улс төрд орсон. Тэгвэл яагаад гэдэг асуултанд улс төрч хариулсан. За ингээд яг энэ үзлийнхээ төлөө 26 жил шоронд хоригдож байгаа. 26 жил. А тэгэхэд ер нь бол одоо хэр аргийн хүн бол болиё гэж хэлнэ. Тэгээ гарч ирээ тэрийг хийж. Улс төрийн байр суурь гэдэг энэ зүйл дээрээ бат зогсож чадсан. Тийм одоо түүхэн өдөртөгч энэ 25 жил дотор байв. Би энд хэлэхэд нацгийн багвант энэ яг төрийн хүний хэмжээ гаргаж ерөнхийлөгчийн үүргийг нэр төртөө хамгийн бага асуудалтайгаар өнгөрөөсөн. Улс төрөөс явж чадсан. 8 жил 2 удаа бүрэн эрхээ хэрэгжүүлээд өндөр рейтингтэйгээр энэ албаа хасч чадсан хүн бол нацгийн багвант гэж ойлгож байна. За хамгийн бас чухал одоо улс төрчдийн бас их алддаг зүйл за хангер гэж ярьдаг. Үүнийг болохоор одоо шунал 4 зүйлийн шунал байж болох юм аа гэж. Одоо улс төрч хүн энийг бол одоо зайшгүй өөрөө хянах хэрэгтэй гэж. Нэгдүгээр нэр хүндийн шунал байж болдог. За нэр хүндийн шуналд хүн ороод ирэхээр яг хөглөр өөрөөсөө төөрч эхэлдэг. А тэгээд илүү тийм одоо вакуум буюу баригдмал орчинд орж эхэлдэг. Магтан дуулуулж өөрийгөө магтсан хүмүүст илүү талтай хандж эхэлдэг. За намрын ихөө эргээд хүн ярьдгууд хүмүүсийн одоо жишээлбэл бас ингээд гол өгсөн үнэлгээвэл их өрийг тэглэсэн асуудлыг ярьж байгаа. За мянганы замын асуудлыг бас ярьж байгаа. А гэхдээ яа харахгүй тухайн цагт бол бид өөрөө тэглэсэн тухайн үед бол Монголын эдийн засагт том асуудал байсан. Таашны хөрөнгө оруулалтыг энэ төр татах энэ төр өртөө хин нэмж зээл өгөөд байх юм бэ. За мөн одоо жишээл муу өвдөр нь болохоор ингээд авилгал хээл ахуултаа орооцолсон асуудал. За улс төрөөс яваагүй тухайн асуудал. Хүний улс орныг энэ хүний одоо өөрийнх нь карьер нь улс төрийн карьер шүү дээ. Би антропологч юм. Намайг нэг өдөр антропологч байх эрхийг хасчвал одоо нэг морь уралтахад наадмаар нэг хөгшин азрагч болсон хөрхий тавх гэж яваад бахардаад өгдөг.
би нүд амтлаа эрдэмшлэгийн ажлыг хийн штэ. Тэгэхээр энэ хүн чинь тэгээд нас өндөр болсон 70 80 хүрсэн хүн биш. Бодож зүтгэж чадхаа болцсон хүн биш. Тэгэхээр ингээд улс төрийн карьертаа харин ч тууштай байдал гэдэгт нь орохгүй юм уу? Тэгээд тэрийг нь ингээд тийм мөнгө төгрөгийн чунлаа гэж заавал харах бол бас байгаа мó гэж. Яг нь тэгж харж болно. За хоёр дахь зүйл эд хөрөнгөний шанал. Улс төрийн эрх мэдэлтэй байх үедээ ямар нэгэн байдлаар авилгал хийл ахуулын хэрэгт орооцолт уу? Эрх мэдлийн шанал. Эрх мэдлийн шанал. За эрх мэдлийн шанал бол яг өөрөө чинь одоо эсвэлтгүйн эсрэг нь одоо явчихна. Тий. Одоо нөгөөгөр л илүү өөртөө байхгүй эрх мэдлийг авч хэрэгжүүлнэ гэсэн. За нэгсэнд үндсэн хууль олгодоогүй. Олгодоогүй эрх мэдэл. За өнөөдөр бас манад энэ манад бол сүүлийн үед их ажиглагдаж байгаа шүү. Ер нь ажиглагдах тэр өөрөлд гүйцэтгэх хэрэгжиж байгаа шүү дээ. Одоо хууль тогтоох засаглал, шүүгцэсгэл гэдэг юм одоо үндсэн 3 бие биенээ хянаж явах хэвээр систем өнөөдөр магадгүй жишээлбэл ингээд нэг хүний гарт өвлөрч байгаа. Элбэгдэр жирэмтгэлийн тухайд бол энэ арчлалын үнд зүйлийг одоо гол тээгч, гол энэ төлөөлөл гэж нийгэм танигдсан юм олон түн дэмжлэгтэй улс төрчлөлтөө. Хэд их эрх мэдлийг болоог багтдаг гэсэн. 120 хуулинд ерөнхийлөгчийн эрхийг өгчжээ гэж. Энэ хэний буруу юм бэ? Маний буруу. Таны буруу. Их хурл дотроо маргаад чадахгүй болохоор ерөнхийлөгч биш гэдэг өгдөөсөн баг. Үе ерөнхийлөгчтэй. Ерөнхийлөгчд толгой дохиол чимээгүй аваад идэг баг. Бас эрх иржээ. Одоо энэний түүчийн засгийн газруудыг харахад бол их хурлынхан дээр гарчихсан тий хууль тогтоох байгууллагын дээр гарсан гүйцэтгэх засгалтай байлаа шүү. За яг одоо би нэг зүйл асууя. Энэ хувь хүнээс болоод аваад. За яг тэгэхээр яг өдөртөгчөөс болж байна. За өдөртөгчийн өөрийнх нь зан чанар тухайн хүн улс төрд хэр зэрэг утсан бэ гэдэг туршлагаас нь болоод. Бид нар зөв оншилж чадахгүйгээр энэ бол засаглалын хямрал, үндсэн хуулийн хямрал дээр яваад. Нэг хувь хүнээс шалтгаалсан зүйлийг аваачаад одоо үндсэн хуулиуд өөрөө тийм байхгүй гэж бодож. За хамгийн сүүлийнх нь за одоо секс хангар гэж ярьж байгаа тийм. Нэг өөрөлдөл одоо энэ чинь баг гэгээс маягийн нөхцөл байх ч байхгүй тэр одоо секс улс төрд бол их гардаг шүү дээ. Янз янзын асуудалд холбогддог тийм ээ. Тийм нэг өөрөлдөл улс төрийн эрх мэдэл байх үедээ хин нэгэн хүнтэй нэр холбогдох. Хүн бол ерөөсөө хамгийн том дайс нь өөрийнх нь хүсэл тачаал шунал гэж байгаа шүү дээ. Тэрийг дарж чадвал гэгэрлийн зам мөр гэдэг юмд ойртно гэж. Тэгээд наад шалгуурчин бол тодорхой хэмжээгээр одоо нэг бурхан багшиг биш юм аа гэхэд тодорхой хэмжээний гэгэрлийн төвшөнд өөрийнхөө хүсэл дур тачааллыг дарж чадсан хүн төр барих хэрэгтэй лидер байна гэсэн ийм зүйл болчих жоох байхгүй. 200 300 жилийн туршид ингээд нэг тийм яг ийм үнэлгээний систем за эсвэл ингээд нөгөө их сургуулиуд нь үнэлээд ирэхлээр аяндаа ингээд ёс зүй дэвшилж байгаа байхгүй. Тийм байна. Үүн дээрээс тулгуурлаад улс төрчин үлдээсэн өв гэдэг ойлголт байдаг. За жишээлбэл Сингапурын лидер одоо Ли Куан Ю гэдэг хүмүүс одоо их бас ярьдаг болж. Энэ хүний зүгээр л 30 жилийн хөдөлмөр өнөөдрийн Сингапур болсон. Тийм. За өнгөрсөн 25 жил. Нүдээ анаад 5 секунд бодоорой. Тэд бидэнд юу үлдээсэн бэ? Би элбүтэр энэ хөрөөр боёнгүй хөнгөж хэлэхгүй шүү дээ. Элбүтэр жоо боёнгүй хөнгөж хэлэхгүй. Би бол гарсан ерөнхийлөгч болгон таартай. Хэрэгтэй үедээ хэрэгтэй л юм хийжсэн хүмүүс бай. Тэд нар өөрснөө түүхэ бие мөдний юм байсан гэж хэлэх байлгүй дээ, тий. Одоо олон түмэнд монголчууд одоо их санагдж байгаа бол одоо Бямсангуй засгийн газрын 20 дугаар тогтоол бол одоо дойлоо шугантаагаар үлдсэн. 20 дугаар тогтоол гэдэг ингээд. За миний мэдхийн тий. За бүр хамгийн их ойрхон бодогдож байгаа юм. За их хөр тэгэлсэн гэх тийм ээ. За тухайн үеийн одоо шиж өрөвлийн ханшаар 11 тэрбум долларын өр байсан. Үүнийг тэгэлсэн гэдгээр одоо энэхээр одоо сайд удагдж байна. За дараа нь бол их монголчууд их найдлага тавьж байсан. Одоо 5 төгөл төршлөөд тэгээд ярьж байсан. За ингээд намчаагч талцгаа байла. Хамтсан засгийн газар байгуулъя гэдэг ингээд ийм. Баяр ерхий сайдын хувьд бол магадгүй хатрын 3 ярих өстой гол зүйл нь бол хоёуланг гэр явах. Энэ бол том төслүүдийг хөдөлгөсөн. Монголын эдийн засагт эргэлт авчирсан. Ганцаараа хийсэн үү, багаараа хийсэн үү, хин хийсэн үү одоо. Тэгтээ яг хөө тэр нь одоо бол янз бүрийн хэлүүг дагуулж байна. Ёстой нөгөө л мөнгө төгрөг авсан эдсэн гэл одоо хамтаа болон л ярьж гин одоо тэгэл үнж байдаг юм худлаач байдаг юм уу те. Магадгүй 20 жилийн дараа, магадгүй 30 жилийн дараа эн чин түүхэнд ёстой нөгөө өв болж үлдэгдэж яригдах хамгийн том өвч байж магадгүй. Монгол улсын богино хугацаанд ёстой нэг юм мэгэл буугаад ирсэн. Ерхий сайд Батболдод ажиллаа өгөөд явцсан те. Энийг та юу гэж боддог? Энийг бол ингэж ярьдаг л да би ярьж байгаа юм биш үү. Хариуцлагаас зүтсэн гэж хүмүүс ярьдаг. Ер нь бол шууд олон нийтэд бол өөрөө одоо юу гэдгийг болъё гэж болчиход. Тэгээд хүнд ажиллаа өгөөд явчих болох уу? Энд чинь ялангуяа төр барих гэж байгаа. Лидершип хүнд бол
энэ бол алдаа баг. Магадгүй эсвэлтгүй баг. Тийм эсвэлтгүй байхгүй. Гэхдээ үнэхээр өвчтөй байсан ч гэж болно. Улс төр удирдахч болоод орж байгаа хүмүүс түүндээ тууштай байх хэрэгтэй байхгүй. Түрүүн дээр тууштай байх гэдэг хамгийн ихний шалгуур байна шүү дээ. Эн чинь бол тэр шалгуурыг зөрчиж байгаа байхгүй юу? Бүр нарийн ирвэл эн чинь баахан хардат цэлбэртийг нийгэмд үлдээч байгаа байхгүй. Энэ хүн цаанаасаа нэг юм хаа газаас янз бүрийн мөнгө аваад даалгавартай орж ирээд даалгавраа биелүүлэнгүүтээ за боллоо. Гээд яваад өгсөн болчих гээд байгаа байхгүй юу? Өөртөө байгаа магадгүй түүхэн боломжийг авахад. Тийм. Улс их орныг авч явах гай зориг шолуудаад гарч ирчээд болжвол болохгүй. Чивтэр энэ ярилцлага хийхэ болж болно. Энэ өнөөдрийн энэ улсууд дээр одоо нэг том яриа том одоо байгаад байгаа улсууд цаашдаа түүхийн хогдоор хаягдвал үеэрээ хэдэн үеэрээ түүхийн хордоор хаягдвал би яах вэ гэдгээ бас хүн байндаа нэг тийм энэ өхрийн ширшиг зузаарч байгаагүй юм болов нэг бор хэлсэндээ нэг жоохон тэмтэрмээр байгаа юм. Жишээл хорлоогийн чав болсон асуудал. Асар хүнд түүхийн сорилтыг туулсан. Гэхдээ энэ хүн маш их улс орны ирээдүйг бодсон том шийдвэр гаргаж чадсан. Тусгаар гэдэг энэ зүйл бол тэр хүний одоо улс төрийн өв болж шүү дээ тийм ээ. Энд тэнд золиос байсан. Их орон тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй ам урсахгүй цус гэж үгүй. Эрхмэлж яваарай хэмээн машид итгэн эрхчлөө тусгаар тогтнолыг та нартай үлдээв. Хорлоогийн чавс. Thank you, Professor. You're most welcome. Okay, thank you. Good luck to you. Гайхалтай судалгааны ажилтнад нь амжилт хүсье. Аян замдаа сайн яваарай. Нийт монголчуудаа ч гэсэн сайн сайхныг хүсье. За тэгэхээр одоо жишээлбэл ингээд бид нар за удирдгчдыг үнэлэх тухай ярьж байна. Дараа нь бид нар магадгүй одоо удирдгч хүний илтгэлийг яаж үнэлдэг вэ гэдэг систем бас байна. Улс төрч хүний одоо телевизээр ярьж байгаа олон нийтэд өгч байгаа мэдээллийн хариуцлагыг хэрхэн үнэлдэг вэ? Нөгөө талаараа бас энэ ч одоо гаргаж ирж байгаа дараагийн зүгээр бас бидний ингээд дэвшүүлэн тавих гэж байгаа одоо нийгэмд бас хэрэгжүүлэхийг хүсэж байгаа соёл юу вэ гэхээр за Hero Entertainment Монголын одоо бас нэртэй одоо студиудын нэг. Гэтэл Hero Entertainment хажуудаа think tank буюу бодлогын судалгааны лаборатори байна уу гэдэг асуудал. Та нар зүгээр өөрсдийнхөө одоо ингээд цээжний бангаар эсвэл мэдрэмжээр яриад байна уу? Эсвэл энэ үнэхээр бодит байдал дээр юм байна уу? BBC, CNN гэдэг одоо томоохон телевизүүд томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд бүгдээр хажуудаа судалгааны том лабораторитой байдаг. Манайх харин бүр судалгаагүй явсаар байгаад бүх юм ингээд нэг онгоц буудаж байгаа юм шиг тийм тааж бууцаар агаад тэгээ одоо ингээд нөгөө нэг юм тодорхой юм ерөөсөө байхгүй болцсон. Дөрөв ерөнхийлөгч байсан хүний талаар дүгнэлт гаргах гэж төрийн ордонд очиод дөрөв ерөнхийлөгчийн үед одоо энэ нэг үзүүлэлтүүд ямар байсан эднийг нийлүүлээд ингээд гаргачихсан 25 жилийн ч юм уу нэг тийм тохиол байна уу гэхэд байхгүй. Тэр нэ харьцуулахын боломж байхгүй учраас статистикийн газраас жил болгон гарсан тэр статистикийн мэдээнд алгаа байхгүй. Ямар сони юм. Энэ статистикийн тэгээд одоо яаж цалингаа авчихсан юм. Интернет санал асуулга гэж явдаг тий. За интернет санал асуулга бол одоо хизээч бүрэн төлөөлөх боломжгүй гэж үздэг. Яг л интернет санал асуулга тэр төвөр байдгүй. За насны төлөөллийг авах боломжгүй. Нөгөө талаараа нийгэмд идэхгүй байгаа хүмүүсийн дуу хоолойг авах боломжгүй. Одоо дэлхийд дахинд буюу олон улсын аргачлалт юу гэж үздэг вэ? Энэ бол судалгаа биш ээ гэж үздэг. Тэгээ манайд ч одоо бол манайд бол одоо интернет санал асуулга үндэслээд одоо манай хотын царгаа засгийн газар ууш асуудал шийдээд яваад байна шүү дээ. Тийм байдаг. Тэгэхээр яг энэ бол тэгэл бид нар бас л дахиад бид нар яг бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ерөн зүгээр манай нийгэмд байгаа одоо миний нэг ажигладаг зүйл юу вэ гэхээр юмыг нэг тийм сургаар их явдаг. За яг наач үнэн шүү. Сургаар судалгаанд тулгуурласан юм их бага. Хамгийн гол нь Монгол улсын дэлхийд өрсөлдөх давуу тал нь хаана байгаа цогц судалгаан дээр үндэслэгдэх ёстой. 2050 он хүртэл харъя л да. Монгол улс өөрийнхөө хөгжлийг тодорхойлдог заавал харьцуулах шаардлагатай. Тэгээд хэрвээ бид нар Азийн хэмжээнд гарч ирэх төвчнэрч харах юм бол тийм илүү амбицтай байх тусмаа илүү алсын хараатай хүрэх цэгээ илүү том тодорхойлох тусам илүү явах боломжтой болов гэж байна. Си Жинпин манай парламент үг хэлэхдээ хэлсэн биз? Бид нар асуудлыг 200 жилээр харж байгаа шүү. Тэ? Тэгэхээр судлаагүй жилээр харж чадахгүй шүү. Судлаагүй тэгээс жаахан судалсан хүнд итгэдэг. Нэг тийм үндэсний мөн чанар бидэрт байгаа л. Уг нь бол бид нар мэрэгчлэлтэнд итгэж явах хэрэгтэй байхгүй. Би одоо жишээлбэл хэвлэл мэдээллийн ч юм уу сэтгүүл зүйн асуудлаар одоо чамд шууд итгэж болно. Гэдэг ч юм уу тий.
Яг л би сэтгүүлч биш шүү дээ. Сэтгүүлч яг амьдрал дээр яадаг би мэдэхгүй. Тэгээ мэдэхгүй байж би чамайг юм ярихаар зайр гэж болохгүй шүү дээ. Эксперт мэрэгчлэлтэнд итгэх хэрэгтэй гэж байна. Тэр чинь өөрөө багийн сэтгэлгээ шүү дээ. Энэ тэрүүгээрээ илүү, энэ тэрүүгээрээ туршлагатай. Тийм учраас л чамайг тэн дээр итгэх хэрэгтэй. Бүр бүдүүлэг байхдаа шийдвэл тэгээд амжилтанд хүрсэн байж шүү дээ, тий? Тэгэхээр одоо тэрийг алдчихад байгаа. Одоо би шийдвэл юу гэдэг барилгын салбарт олон жил ажилласан хүн үгэлэхэд мэдэхгүй гэж толгоос гисэр байгаа байшингаа нураачих. Тэгвэл очиад байгаа юм тий? Зөөрд бас тийм байна тий. Тий. Тийм учраас яг бидний зураг бодоод байгаа их сургуулиуд энийг үнэлдэг байсаа гэж байна. Гэтэ үнэлдэг гэдэг нь заавал нэг нийтэд дэлгэх биш. За зөв хүнээс зөв асуулт асууж байна. Тий. Тэгэхээр энэ бол өөрөө их ач холбогдолтой юм гэдэг нь харж байгаа юм. Гэтэ яг хуу зарим тохиолдолд бол мэдээ санхүүгийн бэрхшээлүүд байдаг, заримдаа бол бас хүний нөөцийн бэрхшээл байдаг учраас бид бол хүрсэн бүх судалгаа хийдэг ч юм уу хийх болцоотой гэж хэлэхэд бол бас харьцангуй ойлголттой. Мөсөө. Тий, их сургуулийн үед бол яг Монгол улсад суур шинжлэх ухааныг хөгжүүлэх гол зорилтыг нэлээд авч явж ирсэн юм л сургалт судалгааны том төвлөлтөө. Одоо их сургууль дээр нэг дутагдж байгаа зүйл бол нийгэм хүмүүнлэгийн салбарт ялангуяа одоо эдийн засаг улс төр нийгмийн бодлогын хүрээнд энэ бодлогын судалгааг хөгжүүлэх гэдэг асуудал бол үнэхээр учир дутагдaltaй явж ирсэн. Өнөөдрийн үндэскээс ингээ харахад бол ер нь бол нийгэм хүмүүнлэгийн салбаруудад сургалт голлоод яг бодлогын судалгааны чиглэлийн юмнууд бол үнэхээр орхигдож байгаа. Монгол Улсын их сургууль энэ төрийн эмчит сургууль. Сонгуулийн дараа манай нөгөө мөсийн электрикчин ингээд явна штэ. Би өөрөө энэ мөсийн бүтцийн өөрчлөлтийн асуултанд ажил дээр тодорхой хэмжээгээр ажлын хэсэгт нь байж үтсэн хүний хувьд би бол ард нь ямар улс төр байдгийг газралж байна. Тэгэхээр ийм штэ. Мөс зүгээр судлаач дээр хүртэл нөлөөлж байна гэж ба. Судлаач дээр нөлөөлөхгүй штэ. Гэхдээ дээрээс нь нөлөөлүүл яах юм? Манай мөсийн электрик аль нэг ялсан нам тавьж байгаа цагт наадах чи манай Монгол Улсын их сургууль дээр хэрэгжүүл ашиг сонирхлын зөрчилтэй болж харагдана. Зөрчилтэй гэж би хэлж байгаа юм биш. Би худалдагдана гэж өөрийгөө хэлж байгаа юм биш. Гэхдээ зөрчилтэй болж харагдана. Энэ бол хамгийн том асуудал. Таны саяны ярьдаг тэр Harvard Cambridge бол төрийн өмчт сургууль биш. Төрийн өмчт байсан ч маш бага төрийн өмчт байгаа. Монгол Улсын их сургууль тэр тэгээрээ төрийн өмчт сургууль. Монголын эрдэм шинжилгээний байгууллагууд төрийн болоод санхүүгийн ямар нэгэн авилгад юм уу эдийн асуудалд ашиг сонирхолд өртөжгүй тийм одоо эдийн засгийн болоод улс төрийн статустай байж чадж байгаа юу? Би хариулт чи үгүй. Яа идэ гэж багш нарынхаа цалин тавьж штэ. Наадад чи нэг нэрээ хэдэн төгрөгийг танаас сургуулийн сургууль айтайхан болгомоор байна штэ бид. Хэдэн хансанд л ирээ авмаар байдаг тий. Хансанд ирээ авмаар байна. Хэдэн ном авмаар байна. Яах вэ тэгэл тэр яадгийн одоо бид нэг гаргаад өгөө үз. Нэг гаргаад өгөө үз. Ийм ганц хоёр судалгааны дүн засаад ингэж хандахгүй л. Гэхдээ ер нь бол ийм байдал бий болж ийн гэж олон нийт хардсан шүү. Тэгэхээр энэ бол бас их төвхтэй асуудал. Төвхтэй асуудал. Гэхдээ хийхгүй болохоор эсвэл хийх хэрэгтэй. Тэгэхээр судлаач маань хамгийн гол нь бидний ярих гэдэг зүйл судалгааны зарчимдаа үнэнч байх шаардлагатай бас байна шүү дээ. Нэг нөгөө ярихад бол манайд одоо зарим судлаачд бол ингээд намчрахаа нэг тал руу хийсээд идэг явдаг болцсон боо шүү дээ. Мөнгөний байдлаар тий. Багт ерөөсөө ямар хөгжим захиалах гэж хэдий төлсийн заавын судалгаа гэж байгаа. Тэр судлаач биш л. Үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэг маань Монгол улс тийм үү дараагийн одоо жишээлбэл 2050 онд хүртэл тийм үү яаж хөгжих юм? Тэг хамгийн гол нь эх орныхоо хөрсөн дээр яаж буусан бах юм? Тэр бодлогууд маань гэхдээ зүгээр 7 хоногийн дотор хийгээ гараад ирэх бодлого биш. Тэр маань илүү судалгаа дээр суурилсан тийм үү? Яг мэрэгжлийн эрдэмтэн судлаачд хоорондоо хамтраад тэгээ яаж хөгжихийг яг энийг бол яг эх орныхоо хөрсөн дээр ингэж гаргаж ирсэн тийм цогц бодлого бас л дутагдаад байт юм шиг харагддаг л да. Өнөөдөр бид бохимдлаас илүү шийдэл ярих цаг болжээ. Монгол улсын жирийн иргэний хувьд эх орон ирэх 25 жил Азад нийгмийн болон эдийн засгаараа өрсөлдөхөд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бодол санаагаа багцалж эхний 3-ыг нь үзэгчтэнд хүргэж байна. Энэхүү судалгаанд магадгүй алдаа оноо байхыг үгүйсэхгүй ч олон ургалж үзлээр хөгжлийн тухай шийдэл ярин мэтгэлцэх нь та бидний сонгосон ардчилсан нийгмийн үнэт зүйл билээ. Нэгэн судлаач надаас Монгол улсын төрийн сүлдэнд орших эрдний хөлгийг уурга барьсан эзэн хайчсныг асууж байсан. Монголчууд бид идэвхтэй иргэн байж хувь заяандаа эзэн байх цаг иржээ. Одоо энэ 76 хүнийг бол би бодлого боловсруулдаг, хууль баталдаг,
Тийм хүмүүс байх ёстой гэж би тийм хоббитэй байх ёстой шүү дээ. Сууж идэг. Тий. Тэр ингээд тэрний тийм бодлогоор чинь улс их орн тий. Тэр хүмүүст гэж мэтгэлцдэг, уулздаг тий. Тэгээд тийм байж ийн чинь тэр одоо түрүүний таны ярьлаа шүү дээ. Тэр цэцгийн зөвлөл байгуулжсэн гэдэг. Тэр цэцгийн зөвлөлөөс одоо судалгааныхаа материалыг аваад ажиллаа хийдэг байх ёстой хүмүүс гэж би хараад байгаа байхгүй. Уул нь тэргүүний хүмүүс норох хэрэгтэй байхгүй юу? Би тэрийг л хэлэх гээд шүү дээ. Тий, одоо чи Английн нөгөө парламентыг мэдэн шүү дээ, тий? Дэд доо тахим. Дандаа нийгмийн тэргүүлэх хүмүүс байгаа шүү дээ. Улс төрчид нь улс төрөө хийгээд, бизнес эрхлэгчид нь бизнесээ хийгээд, бизнес эрхлэгчид нь Аадтаа гарч ирэх хэрэгтэй шүү дээ. Хадгалаад учрыг нь олохгүй. Одоо сүүлдээ бүр энэ баялаг манай энэ баялаг дуусаад өгөөсэй. Тэгэх юм бол хүн өөртөө найдаад мэдлэг боловсрол, шинжлэх ухаанд найддаг болох юм болов. За баялаг бүтээх гэхлээр ингээд өнөөдөр бас энэ ойлголт бол яг сонгодог утгаараа бас байхгүй. Өөрснөө их хэсэг юм зүйл хийж бүтээгээд асар их өндөр түвшинд ажиллаж хөдөлмөрлөөд тэр баялаг тэр хөрөнгө нь өссөн бол одоо өөр хэрэг. Тийм үү? Одоо Билл Гейтс шиг ч юм уу одоо тийм ээ. Стив Джобс шиг ч юм уу тийм ээ. Тий. Манай энэ баяжаад байгаа хүмүүс ч ерөнхийдөө л байглаа устгаж эвдэж доор нугаа ямиг ухаж гаргаж ирж хүн зөөж аваачиж өгдөг ийм хүмүүс шүү дээ. Тий бид нар чинь ухаал гаргаж ирсэн юм хүнд машинаар хил рүү зөөж аваачаад тэгээд нэг мөнгөтэй олдог хүмүүс шүү дээ. Эсвэл тендерийн бизнес, эсвэл контейнерын бизнес гэдэг. Тий. Тэгээд өөрөөр хэлбэл контейнер хүлээгээс суудчихсан шүү дээ бүгд. Тий. Тэгээд тендер одоо ихэнх нь баян компаниуд чинь тендерэл байсан гэдэг шүү дээ. Ерөнхийдөө тэр хин их буруу үг хэлээд байлээ. Тэр баабар төрөөс төрсөн юу хөнгөтнүүд гэдэг тэр бөмбөг гэдэг үгүй шүү дээ. Намаас төрсөн тэр бөмбөг байхгүй. Намаас төрсөн шүү дээ. Намууд төрсөн шүү дээ. Тэрийг өөрөө хэлэхгүй л байлээ. Тэр нийгмийн баялагын хуваарлтыг төрийн нэрээр намын нэрээр цаана байгаа хэсэг бүлэг хүн шийддэг баялагын буруу хуваарлтын тогтолцоо үүсчихэр зэрэг тэрийг дагаад юу хөр зэрэг хүн одоо муухай илүүл хагас мап хийсэн бүтцийг болчихж байгаа байхгүй харагдах талаас. Төрийн институцийн тэр хууль шударгаас нэтгэхээс илүүтэй намын тэр нэг ерөнхийдөө албан бусаар тогтсон зохион байгуулалт дүрм журманд итгэж тэрлөө хамрагдаж тэндээс хамгаалалт дэмжлэг ивэл одоо ажлын байр бусад одоо холбогдох баялагын одоо наалтц өөртөө татаж авах гэсэн тийм буруу сэтэл рүү орчиж байгаа. За уул уурхай газрын хөвлөд дор байгаа эрдэс баялаг бол ард түмний өмч. Энэ бол үндсэн хуулийн заалт. Дэлхийн бүх улсад ийм байдаг. Тийм учраас уул уурхайн баялаг бол ард түмэнд өгөөжтэй байх хэрэгтэй. Яаж тэргүүлэх салбараа гаргаж ирэх? Яаж бусад салбаруудад дэмжих? За тэгэхээр бол уул уурхайн орд газраас олсон орлого бол баялаг бүтээж байгаа биш. Энэ бол баялаг ашиглаж байгаа зүйл. Эдийн засгийн хүний хувьд яг өнөөдрийн Монголд одоо үүсэж байгаа эдийн засаг бодлогын хувьд, улс төрийн хувьд алдаа нэг юм байна. Монгол шиг одоо ингээд гинт нэг системээс нөгөө төрөөр шилжиж байгаа улсад бол алдаа оноо гаралгүй яах вэ? 1900-аад оноос хойш тий ингээд үзэх юм бол энэ ялангуяа түүхийн эдийн зах зээл чинь ингээд нэг хэсэг яг үн нэмэгдээл унаал нэг хэсэг нэмэгдээл унаад яваад байдаг. Монгол одоо сүүлийн ингээд бас түүхийд одоо нүүрс тэгэл зис зараад штэ. Одоо тийм улсууд бол яг тэр үн нэмэгдэж явах үед бол эдийн засаг амар хөгждөг. Хөгжиж байхад одоо нөгөө өсдөг. Тэр нөгөө хөгжил өсөлтөд бас нэг хоёр өөр багтдаг. Тэнгүүд амар өсөж штэ. А тэгчээд нөгөө тэр цикл өөр унаад үнэн унаад ирэхээр бас нөгөө өсөлт чинь удаашраад ирж байгаа. Тэгэхээр гадны нөлөөлөл аюу хүндэртэй. Биднээсийн эрхэлдэг аж ахуйн одоо ингээд түүхий хэдэм бол нэг хэсэг үнэн нэмэгдэх үед хоримтлал бий бүрдүүлж яг тэр унах үед нь хоримтлалтай байх хэрэгтэй байхгүй тий. Норвег бол газрын тосноос орж ирсэн баялгаа тэд нэр шууд ингээд нэгсэнтээ өнөөдөр тийм үү сая доллар орж ирэхэд шууд ингээд гарныхаа салаагаар сая доллар гаргачаагүй. Хооч үе маань өв хөрөнгө тийм үү. Тэгэхээр энэ мөнгөө ерөөсөө бас ингээд нэлээд томоохон хэсгийг дандаа аргаж байгаа тавьдаг болсон. Тэгэхээр одоо жишээлбэл одоо Норвегийн Sovereign Wealth Fund бол дэлхийн хамгийн том хөрөнгө хуримтлсан фондуудын нэг байдаг. Одоо энийг хоримтлуул гэдээ үзчихэл тэ. Одоо ингээ нэг мөнгө хоримтлуулсан. Тэгэхээр чин энэ үед ингээ амар их мөнгө хоримтлж байгаа л гинтхэн мөнгөгүй болол. Тэнгуут энийг хадгалсан байсан бол ерөнхийдөө төсөв бол доктортой болоод авчих жоох. А тэгээд энэхийн тулд амар сахилга бат хэрэгтэй болж байгаа. Тэ? Тий. Улс төрчдийн сахилга бат. А тэгэхээр өстө сахилга бат гэхэр зэрэг бас болдоггүй. Нэг хүн сахилга баттай жаа нөгөө хүн
буучих ч юм уу те. Тэр дараагийн хүн гарч яд яачих юм бэ лээ. Монгол өнөөдөр төрийн за үе залгамжсан бодлого байхгүй шүү дээ. Байхгүй. Зүгээр л яавал таалагдах юм. Тэр таалагдах нь чухал юм уу? Өөр бүтээл гаргаж бодлоготой ажил явуулах нь чухал юм уу гэж өөрөө хоёр асуудал үстэй миний харж байгаа бол Өнөөгийн байгаа Монгол улс надад яаж харагдсан бэ гэхээр Монголын хамгийн тийм бас хөгжилд саадуулж байгаа зүйлийн нэг маань эдийн засгийн төрөлжүүлэлтийн асуудал байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын экспорт 90% нь ерөөсөө ганцхан орлоо явуулдаг хятад руу. Тэгээд тэр явж байгаа 90% маань ерөөсөө 3-аас 4 бүтээгдэхүүн алт, нүүрс, төмрийн хүдэр ингээл болов. 21-р зуунд яг одоо тийм одоо дэлхийн 1 2 дугаар шиг тийм олон улсууд одоо ингээд шууд ингээд цэргийн бүтэн юм байлдаанд орохгүй те эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, тэгээ худалдааны аюулгүй байдал гэсэн одоо яг энэ гурван хэсэг бол амар том юм болж явж байгаа. Том гүрний жишээн дээр харж байхад бол худалдаа нь хаашаа ямар улс руу илүү явагдаж байна, ямар улсаас ямар бараа илүү оруулж ирж байна, ямар улсын зах зээлээс хамгийн их хамааралтай байна гэдгийг бол маш нарийн тооцоо иж тэгээд ямарваа нэгэн орноос хамаарахгүйгээр зах зээлээ одоо олон талт болгох юм уу те diverse болгоно гэж харж байна. Уулуурхан бус ямар салбарууд Монгол улсад олон улсын хэмжээнд өрсөлдөхүйд салбар байх юм тийм үү. Тэрийг тодорхойлоод тэрийг уулуурхаагаас орж ирсэн нэмүү өртөг болон тэр нэмүү орлогоороо тэр одоо салбаруудаа одоо нэмж хөгжүүлэх гэсэн. За оюун санаа. За судалгааны байгууллага байна. Кино урлаг байна. Энэ бол нүдний цэцгийн мэд хайрлан дэмжих ёстой оюуны баялаг бүтээгч. Оюуны баялаг бүтээгч. Монгол яг Азтай технологийн тал дээр юун дээр харах вэ гэж байна те. Монгол зүгээр орныхоо нөгөө онцлогийг харах хэрэгтэй л те. Тэгэхээр Монгол гэдэг бол өөрөө байгалийн баялаг ихтэй орно шүү дээ те. Байгалийн баялаг уулуулаа ярьж байна эсвэл ангаах ухаан одоо жишээ нь эмийн ургамал ч юм уу те. Одоо бид нар чи жишээ нь зүгээр гоо сайхны бүтээгдэхүүнээр авч үзэхэд малын ихэс ч юм уу те. Тиймэрхүү өөр улсад байдгүй зөвхөн Монголд байдаг тийм баялагууд бол биологийн хувьд биологийн баялагууд шүү дээ. Монгол бол зөндөө байдаг сүүсүн бүтээгдэхүүн мах ч юм уу те. Заавал ингээд тэргүүлсэн тийм эцсийн гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргахтай гол нь биш. Яг тэрэнд хэрэгтэй тийм бүтээгдэхүүнийг гаргадаг тийм хоёр дахь ч юм уу те боловсруулалтыг хийдэг тийм ус болчих юм бол угаасаа том тийм маркетинг дээр Монгол бас байр суурь эзэлж байгаа юм. Цэрэг төрчин хүчний одоо манай улсын потенциалын талаар ярих юм бол Америкийн одоо NREL буюу үндэсний эрчим хүчний лабораториос нарны эрчим хүчний нөөцийн судалгаа хийсэн байгаа, бас салхины эрчим хүчний судалгаа хийсэн байгаа. Тэдний одоо ер нь дүгнэлтүүд нь юу вэ гэхээр Монгол улсын Мосод бол асар их эрчим хүч нар салхины эрчим хүчний нөөц байна. Ялангуяа өмнөд аймагуудаар бол асар их нөөц байна гэж дүгнсэн байгаа. Монголыг хэд дахин хангах хэмжээний их нөөц байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар нэг өөрөлд эрчим хүчээ гадагш нь экспортлох боломжтой гэсэн үг. Нар салхины эрчим хүчийг асар урт дамжуулах шугамар татаж Монголыг экспортлогч орн болгож эрчим хүчний хэрэгтэй байгаа Япон, Солонгос нийлүүлэх ийм төсөл байгаа. Хэрвээ энэ иймэрхүү төслийг одоо ингээ манайх засгийн газраас дэмжиж хэрвээ хөдөлгөж чадах юм бол 5-7 одоо нүүрсний экспортоос илүү урт хугацаанд тогтвортой одоо орлогын их үүсвэр болох болов уу гэж бодож байна. Жишээлбэл түүхэн кинонуудыг өнөөдөр сая ярьлаа шүү. Дандаа Солонгосын том түүхэн кинонууд бол засгийн газраас дэмжлэгтэй байна. Тий. Ард нь төрийн бодлого нь явж байгаа. Солонгос улсыг түүхтэй болгож байна. Тийм ээ. Банк тэрийг ингээд яриад давтаадах тусам хүмүүсийн оюун санааны одоо тэр зүйл өөрчлөгддөг. Тийм учраас дэлхийд тархан суурьшсан тийм ээ одоо Монгол угсаатнууд Монгол туурхтан яаж оюун санааны хувьд нэгдэж болох вэ? За мэдээж хил хязгаарын хувьд нэгдэх тухай бол энэ бол боломжгүй зүйл. Тийм. Монгол хэлээр ярьдаг хүн цөөрвөл энэ бүс нутагт бид нар буфер бүсгүй бол өөр монголгүй бол бурайдгүй бол бид нар хинч биш нэгдүгээр. Хоёрдугаарт нэгдмэл нэг одоо оюун санаа нэг идеалтай байх. Энийг бид нар ерөөсөө багтаан харахгүй. За тэгэхээр бол бид нар бас 2хан саярлаа 3хан саярлаа биш 10 саярлаа юм байна тийм ээ. За энэ дээр нэмэгдээд бид нар аль болох энэ эрх ашиг сонирхлын хүрээг тэлж явах хэрэгтэй шүү дээ. Улаанбаатар хот бол дэлхийн Монголын оюун санааны төв. Яг л тусгай тогтносон ус. Тийм учраас бид нар үүргээ биелүүлэх хэрэгтэй нөө эсвэлдэл хийж болохгүй болчихсон. Тийм учраас нэг одоо цогт эрдэнэ гэж яриад байгаа энэ зүйл бол өөрөө өөрийгөө таних. Тэр дундаа дэлхийн монголчуудын оюун санааг нэгтгэх. Тэнцэнээс дэлхийд ялгарлаа одоо батлан гаргах. Магадгүй ч л англи дээр ч юм уу Орос хятад хэл дээр байдаг одоо сувгийн телевиз байх хэрэгтэй.
Одтой тэнгэр орчиж олон монгол бүжигнэж орондоо орох завгүй ол зашиг ирэх мэдлийн хойноос хавиргаан хазаж ижлэн гэдэг хар нохой мэт уралдаж байна. Уул уурхай гэдэг ганц үнэгийн сааж урлах соёл түүх ёсоо мартсан. Учраан олоогүй хідэн нөхөд улс төр болон тоглож байхад дэлхийн хөгжилт иргэдүр тоос татуулан өнгөрөв. Өвгдийн түүхийг санааснаас өнгө мөнгө өрнийн соёлд үр удамын дурлаж Азийн цээжин дээр Монгол гэдэг агуу нэрийг сэлмэрэн сэлсэн тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн тасархай гэдгээ мартах нь байна. Эртний нэгэн дэвтэрт эрхэмлэн захиж үлдээжээ. Өн орчлон таны хийвэл өөрийгөө олж мэд гэжээ. Дэсэж үлдэж тэмцэж ялсан Монголын түүхийг тэв дэлхий биширч байна. Уул ухаж биш ухаанаа уралдуулж ус хөгжидгийг урдын түүх сануулж байна. Энэ Азийн хүлэг улс болтол биднэрт маш хүнд хэцүү бэрх тэ одоо урт хол тийм зам байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй одоо өнөөдөр би гутрангаар үзэхэд өөрт чинь яг одоо зохиогчийн үед энэ биднэрт энд хүрэхэд хэр ойрхон байна. Бид нар энийг ингээд одоо бид нар 70% дундаж болгоно тэ хөрөнгө оруулалтаа уул уурхаас олсныгоо одоо хамгийн энгийн үгээр тайлбарлаж бид бусад салбаруудаа бус шинжилгээ ухаан тий тэрийгэ дэмжин өршөө зөндөө юм байна шүү дээ. Одоо арчлалын 3 багныг яг ижлэхнээр нь дээш нь гарна. Ганцхан өршөөлөөгөө чийчээд дэлдээд өнөөдөр юу болж байна? Юу чийхгүй хоорондоо ярилдаад ингэж юм болж. За миний хувьд бол их өөдрөг төсөөлттэй байгаа. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдал бол бид нар ингээд өндөрөөс унж байна л да. Гэхдээ яг газар унааг болохоор өвдөлт мэдрэхдэггүй байна. Жингүүдэд явж байгаа хэсэг доошоо. За ирэх магадгүй нэг одоо 4-5 жил бол үнэхээр өвдөлтийг мэдрэх баг. Дуусаагүй юу? Дуусаагүй, энэ онол дуусаагүй баг гэсэн. Одоо өнгөрсөн 5 жил бол Монголын гадаадд яригддаг өнгө төрх имиж гэж ярьдаг те. Оюутлогоо 5 толгой байлаа. Дараагийн Монголын улс төрийн яригдах хит сэдв бол өөр байна. Тэгэхээр олон улсад нэр хүнд нуна гэсэн. Тэгээд яг одоо энэ ангиас бас ингээд олон улсын жишгийг ингээд аваад үзэж байхдаа нэг дампуурлаад зарлаад ингээд одоо нэгсэнтөө ингээд одоо харт ансанд ч юм уу тий одоо дампуурсан орны тоонд орчих юм бол дахиад тэрнээсээ гарна гэдэг асар том одоо сорилт. Тэрнээсээ гарахад зарим улсад бол тийм үү хэд одоо 10-20 жил ч хүрэхгүй магадгүй 50-60 жил магадгүй 100 жил шаардлагатай байдаг. Одоо дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бараг 200% тэнцэх хэмжээний өртөө болж байна Монгол улс. 80% тэнцэхэд 80% дампуурсан байдаг. Одоо дампуурал зарласан улс орнуудыг ингээд аваад үзэх. Тэгэхээр яг энэ бол өөрөө тийм том сургамж руу магадгүй үндэсний их том эв нэгдэл рүү биднийг чирч байна л та. Ухаал руу. Сингапур ч гэсэн маш их тийм хүнд нөхцөлийн дараа сэрэлсэн байдаг. Солонгос улс байна. 2 солонгосын дайны дараа үнсэн товрог болцсон тэр зүйл дундаас шин тосгон хөдөлгөөн мэдлсэн байдаг. Герман байна. Дэлхийн 2 дугаар дайны дараа бөмбөгдүүлсэний дараа өнөөдрийн Германы тогтолцоо шинээр бий болсон. Огт бид нэр бүх зүйлийг одоо сургаар явлаа, судалгаа байхгүй юу руу унж болд юм байна. Тэгэхээр одоо энэ бүх зүйл дээр бид нэг ухаарл ирж байгаа. За ялангуяа бидний үе дээр. Ингээд 15 жилийн дотор жишээлбэл Катар улс боловсролын салбарыг гаргаад ирсэн. 8 жилийн дотор тэр хүнд байдал дундаас Лондон боссон. 20 жилийн дотор Сингапур улс загасчны энгийн тосгоноос Азийн одоо бар улс болж чадсан. Энэ бүх зүйл бол ийм том ухаарлын өмнөх одоо дараах бас юм цэг байдаг. Тийм учраас дараагийн одоо 20-25 жил бидний амьдрал Монгол улс одоо нийгмээр одоо нийгмийн бол эдийн засгийн хөгжлөөр Аз тэргүүлэх улс болох уу? Эсвэл Монгол улс тусгаар тогтнолоо алдах уу гэдэг яг л энэ заагийн өмнө бид нэр байна гэсэн. Тийм учраас хэвлэл мэдээллийн тэр бодлогын судлаачид таачсан хамтраад өргөжлөх ёстой. Энийг ярих ёстой маа бид нар ингээд одоо оюун санааныхаа төв цэгийг хураах ёстой маа. Хятадууд ингээд ниссээр байгаад нисдэг кино хийсээр байгаад гараад ирлээ шүү дээ. Тэрийг нь одоо Матриксаас ахуулаад тэхийн бүх кино хийлээ те. Солонгос ямар ч түүхгүй мөртлөө цэвэрхэн царайтай Сахалтай Баатар ярьсаар бол Солонгос маш баялаг түүхтэй Баатартай ч юм шиг болцсон те. Өнөөдөр Казахстан гэдэг улс те байхгүй байж байгаа 19 дугаар зуунд шинээр байгуулагдсан улс өнөөдөр Холливуудаас найруулагч нь авчирж байгаад өөрсдөө түүхийг хийж штэ те. Өөрсдөө мөн чанарыг харуулж байгаа хөөх дэлхийд. Тэгэхээр бид нар миний тэр бодсон сүүлчийн нүүдэл чинь бол бид нар эхлээд сэлмээр тий одоо ингээд
дэлхийг эзэлжээ морин дөрөөр. Морин Монгол морины дөрөөр гიშгээгүй газар байхгүй. Одоо бид нар яах ёстой юм бэ? Одоо бид нар авиас чадвар, оюун ухаан, эрдэм мэдлэг гурваараа одоо бид нар энэ дэлхийг эзлэх ёстой. Баялаг бүтээх ёстой. Одоо энэ дэлхийн сүүлчийн нүүдэлж дээ. Одоо ч бид нар нүүдэлж байна. Гэхдээ бид нар тэр мөн чанараараа тэр цогт эрдэнээрээ бид нар дэлхийг дахиад эзлэх цаг хугацаа болж байна. Нүцгэн хөлөөрөө шүүдэр өшгөчийн шилбүр унаж нүүдэлж ижгэрсэн Монгол гэрийн хойморт морь буусан шагаа тоглож өссөн. Би сүүлчийн нүүдэлж өрлөг түүхийн өртөөнд улаан хийж өвгдийнхөө сургаалыг өв соёл түүхэн морин дэлхийн гэрийн Монгол дээлэн дотроо өвгдөлж ирсэн. Би сүүлчийн нүүдэлж зэлэн цанхалах унахтай саамыг нь булаалдан ууж бяр суусан. Зээргэнтийн шилийн шурамхайд сэтгэл эмтэрч имэйл тэрэм өссөн. Хөрс дэлхийн хүчтнийг сөгтгөж хөөмийн гიშгээр хүн төрлөختнийг согтоосон. Хөх Монголын хөх тугшгэн дэрвэж аваа. Би сүүлчийн нүүдэлж газар дөнгөмтөнд тавих хүлгийн өмнө хөргөнөөс галзуу догшин эзний минь алтрыг чи сонсоорой. Гал бутартал цаглах мордын хон дөрвөн тойроор гадаад далайг залгиулсан. Түүхийн минь чи уншаарай. Нар салхин донгосон сүүлчийн нүүдэлжний гэрт. Насан залуу Монгол өснө төрнөж байна. Ураг сайхан Монголын хон суу алдрыг цорайтуулахаар уудам таландаг та шинэ Монгол сэрж байна. 10 зууны дэртэ атхан байсан алгхан дэлхий чи сонс. Ард түмний минь мөрөөдөл ариун хүслийг би чамд хэлье. Авьяас чадвар, эрдэм мэдлэг, оюун ухаанаараа ахиад чамайг эзлэнэ. Бид энэ дэлхийн эхний нүүдэлж байна. Азийн хүлэг улс. Азийн хүлэг улс. Тэрэг үн гэдэг.